Сайн байцгаана уу? Намайг Батболд гэдэг. Намайг Жаргалан гэдэг. Бид та бүхэнтэй автомашинтай холбоотой бүхий л сэдвээр ярилцахад бэлэн боллоо. Та бүхэн сонирхсан асуулт, хэлхийг хүссэн зүйлсээ сэтгэл болгон үлдээхээс гадна бусаддаа түгээгээрэй. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Автхим подкаст анхны дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр автхим гэхээр бас залуучууд маань бас гайхчихж магадгүй. Тэгэхээр автхим гэдэг бол бид бол Монголдо энэ автхим компани үүсч за тэр дундаа одоо автомашин сонирхогч залуучууд энэ автотехниктэй холбоотой за түүний бас эвдрэл гэмтэл энэ бүхэнд одоо гардаг асуудлуудад бас энэ Монголдо бас шинэ технологиг нэвтрүүлж оруулж ирж байгаа энэ талаар өнөөдөр бас ерөнхий танилцуулга хүргэж жолооч нартаа машин сонирхдаг залуучуудаа бас хэрэгтэй мэдээллүүдийг хүргэхээр энэхүү подкастыг бэлдэж эхний дугаараа хүрэхэд бэлэн болж байна. Тэгэхээр өнөөдөр бол яг одооний хажууд энэхүү подкастыг бас хамтран хөтлж явуулах хост Жаргалан мөн автохын компани ерхий захирал Логсрэн бас сууж байна. Тэгэхээр ер нь ингэдэг л дээ. Автомашины энэ засвар үйлчилгээнд бас нэг шинэ хувьсэл гарсан гэж бол ер нь хэлж болох байх. Бид бол нэг уламжлалт техник засварч гэдэг юм, техник үйлчилгээч гэдэг юм ийм зүйлүүдийг бол бас хийж ирсэн байдаг. Тэгэхээр энэ шинэ техник технологи, шинэ одоо дэвшил тэр дундаа энэ Германы Protec брендийн нано бүтээгдэхүүнүүдээр автомашиныг задлахгүй засах үйлчилгээг бас Монголдо нэвтрүүлээд ажиллаж байгаа. Энэ ямар учиртай бүтээгдэхүүн, ямар одоо ийм шинэ дэвшлийг бас бидэнд оруулж ирсэн юм бэ? Энэ жолооч нартай энэ талаар хүргээд байгаа юм бэ? Энэ талаар бас хамтдаа танилцуулъя те. Подкастын ерөнхий ивент тэтгэгч Автхим компани. За тэгэхээр манай ер нь Монголын нөхцөлд байгаа ихэнх инженер техникийн мэргэжилтнүүд за одоо бидний үеийнхэн тээврийн жолооч нар гээд бид бүгдээрээ ийм Орос школтой Оросын одоо энэ Оросд ихэвчлэн техникийн инженерийн мэргэжил эзэмссэн дотооддоо бас энэ школоор суралцсан юм хүмүүсүүд байдаг. Тэгээд ер нь зөвхөн Орос гэлтгүй дэлхийд даяараа ер нь автомашиныг засах үйлчилгээ хийх одоо нэг л тийм одоо аргатай байсан. Энэ яадаг вөхөр тодорхой хугацаанд явсан автомашинд ээлж идэг, задалдаг, засвар хийдэг юм байсан. Тэгээд бид 2010 онд анх Германы CTP гэдэг компанитай холбоо тогтоож тэдний одоо шинээр бий болгосон Protec брендийн бүтээгдэхүүнээр автомашин задлахгүй засах шинэ технологи ийм юмыг Монголд нэвтрүүлэх аль биесны хэрэгтэй гэрээ хийж ингэж анх эхэлсэн. Тэгэхээр ер нь ямарваа юм энгийн байх тусмаа агуу байдаг. Тэгэхээр германчууд юу олж тогтоосон байна вэ гэхээр нэг юм олж тогтоосон байна. Автомашины ер нь дотоод шаталтын хөдөлгүүрийн доголдол юунаас үүсдэг юм гэхээр ерөөсөө бохирдлоос болсон энэ доголдлоос болж ажиллаж явах ёстой юмнууд нь дутуу ажилдаг. Бохирдлоос болж дутуу ажилласнаас болж дараагийн эвдрэл үүсдэг гэдгийг олж тогтоосон байна. Тэгэд энийг яаж задлахгүй засах вэ? Энэ асар их одоо хөрөнгө хүч, цаг хугацаа шаардсан энэ юмыг яаж хөнгөвчлөх вэ гэдэг юм дээр эрэл хайгуул хийсний үндсэн дээр яг тэгээд тэр үед бас энэ биосинтез нано технологи гэдэг юм үйлдвэрлэлд нэвтэрч эхэлж ирсэн энэ үедээ яг давхцсан байна. Ингээд автомашиныг задлахгүйгээр тэр бохирдлын юмыг цэвэрлэдэг бас эдэнгуудыг сэргээдэг, хамгаалдаг үйлчилгээтэй биосинтез нано технологийн аргаар үйлдвэрлэсэн энэ технологиг яг нэвтрүүлж байх үед бид азар энэ компанитай одоо холбоо тогтоосон. Ингээд 2010 оноос хойш бид нэр өнөө хүртэл энэ Германы гайхамшигтай технологи Protec-ийн гайхамшигтай брендийн бүтээгдэхүүнээр одоо үйлчилгээ хийж автомашин эзэмшигчдтэй
аж ахуй нэгжүүдэд бас тодорхой хэмжээний тус нэмрийг хүргэж байгаа. Бидний одоо нэвтрүүлж байгаа ажил үйлчилгээ ч гэсэн бас гайгүй чанартай явж байгаа. Ийм. Тэгэхээр өнөөдөр сонсогчдоо олон нөршихгүйгээр юу хэлье гэж байна вэ гэхээр би эхнээсээ одоо яагаад энэ автомашин доголдол үүсдэг юунаас болдгийг гэдгийг одоо давчхан тайлбарлахыг хичээе. Тэгэхээр бид нар мэдэн дотоод шаталтай хөдөлгүүр гэдэг бол юунаас бүрддэг вэ гэхээр түлшний систем. Ер нь дотоод шаталтай хөдөлгүүр яаж ажилладгийг гэхээр түлш шатхууныг одоо механик энерги болгож хувиргаад ингээд л машиныг явуулж байгаа. Ийм л хөдөлгүүрийг дотоод шаталтай хөдөлгүүр гэдэг. Гэтэл тэр түлшийг бүрэн шатааж одоо моторын ашигт үеийн коэффициентийг өндөр байлгах зориултаар хийгдсэн сүүлийн үеийн машинуудад одоо форсунк гэж юм байдаг. Одоо тэр түлшийг тоосруулж иж дээд зэргийн хэмжээнд тоосруулж иж тэр одоо бүрэн шаталт явагддаг. Хэдий ч нэ бүрэн шаталт явагдана тэдий ч нэ одоо хүч чадал илүү гарч одоо хөдөлгүүр бүрэн дүүрэн ажиллаж байдаг. Гэтэл энэ юунаасаа болоод одоо доголдож эхэлтийн гэхээр тэр түлшний систем бохирдож эхэлдэг юм байна. Тэгэхээр түлшний системийг бохирдуулахгүй байхын тулд автомашин үйлдвэрлэгчид юу хийдэг вэ гэхээр одоо дээд зэргээр тэл түлш шатхууныг шүүдэг төрөлбөрийн шүүр байна. Гэх мэтлэн ийм хийсээр байтал энээс зугтахаарахгүй бохирдуулдаг хоёр гол хүчин зүйл байдаг. Тэгэхээр хэдийгээр хичнээн сайн шүүр тавилаач гэсэн энэ яагаад бохирдоод байд юм бэ? Юунаас болдгийг гэхээр тэр шүүрийг нэвтэлж гардаг энэ бохирдол үүсгдэг нэг юм бол яхахгүй усчиг байдаг. Энэ усчиг хаанаас үүсдгийг гэхээр бензин шатхуун хадгалдаг одоо сав бидний одоо автомашины бензин бак, шатхууны баканд одоо дүүрэн шатхуунтай байж байгаа дундарлаг тодорхой хэмжээний орон зай үүсч гаднаас агаар солилцож орж ирдэг. Энэ агаар их бах хэмжээгээр чихтэй байдаг. Тэгээд мэдээж одоо манайх эрсдэл суур амьсгалтай ер нь хаасаагүй л өдөр дулаахан байж байгаад ороо сэрүүхэн болдог. Гэх мэтлэнгээр температурын зөрүү явж байдаг. Энэ температурын зөрүүнээс болоод тэгээд агарын чиг конденсацлагдаад ус үүсдэг, ус чиг. Энэ шатхуунтай холилдож яваад халуун барсунхан дээр очихдоо нэг дугаарт бохирдол үүсгдэг юм байна. Тийм карисмагийн ийм бохирдол үүсгдэг. Энээсээ болоод барсунхнууд дутуу тоосруулдаг, солонгоруулж тоосруулдаг. За дутуу шаталт явагдахаар яах вэ гэхээр дутуу шаталтаас үүссэн хөөд ортог бусад юм бохирдуулт юм байна. Дутуу шаталт явагдана гэдэг маань өөрөө бас нөгөө хүч чадалт нөлөөлдөг, доголдол үүсдэг юм. Тэгэхээр энийг нэг дугаарт германчууд олж хасан. Хоёр дугаар нэг бохирдуулдаг хүчин зүйл юу байдаг вэ гэхээр нефт бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн өдрөөсөө эхэлж одоо хуучирч байдаг. Одоо бид нэр бензин бак руугаа бензин хийдэг ч юм уу одоо ингээд эсвэл бакныхаа тагийг онгойлгоод харахад ингээд зэрэглээ шиг юм харагдчихдаг. Энэ яаж нөхөр тэр уурчлалт явагдчихдаг. Ингээд нөгөө нефт бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн өдрөөс эхлээ суларж өөрийнхөө чанарыг алдаж идэв юм. Энээсээ болоод шатхуун дотор эрзэн лакны хольцгож тийм давирхайлаг юм үүсдэг. За энэ хоёр юм үндсэндээ одоо дотоод шаталтай хөдөлгүүрийн түлшний системийг бохирдуулж эхэлдэг юм байна. Тэгэхээр юу лагшин захирлаа та түрүү хэллээ шүү дээ. Яг банкнд ийм хоёр нөхөр бодлуулаад байх нь шүү дээ. Бид нар одоо нүдээр харахгүй. Нүдээр харахгүй байх нь нэг хоёрдугаар шүү дээ. Бид нар бол бас яг мэрэгжлийн бус улсууд би бол мэрэгжлийн бус хүний зүгээс л асуух гэдэг юм л да. Мэрэгжлийн бус улсууд таны яриаг зөндөө сонсож авах надтай адилхан. Тэгэхээр та түрүү хэлсэн энэ бүтээгдэхүүн бол холбооны бүгд Герман улсад үүссэн байх нь байна. Тэгээд 1988 онд анх 88 онд шүү дээ. 30 жилийн түүхтэй бүтээгдэхүүн байсан баг шүү. Протек брэнд чи. Яг тэр компани анх үйлдвэрлэл юу үүсгэх нь одоо нэгэн бид нэр автомеханика гэдэг одоо үүсгэлэнд оролцоход бол 30 жилийн хойд авахсаж байсан тийм ээ. Тэгэхээр 2009 онд 30 жилийн хойд авахсаж гин гэдэг чинь тэр үед энэ компани үүсгэн байгуулагдаж байсан. 2019 онд. Тий. Яг энэ нано бүтээгдэхүүнийг гаргаж авсан тэр цаг хугацааг нь би одоо нэг 2004-5 оны үед юм уу багцаагаар. Тий. Тэгэхээр бид нар чи 2008-9 онд анх тэднэртэй холбоо тогтоогоод 10 онд одоо бид нар гэрээ байгуулж илүү шүү дээ. Тэгэхэд өжөө энэ дэлхийн нэг 40-50 оронд энэ
технологи нэвтрээд эхэлсэн. Манайх одоо тэр чинь 40 хэд тэтгэнч болдог лөө. Тийм байсан. Одоо дэлхийн 100 гаруй. Одоо 110 болчихлоо. 110 орон байхаа нэгэн бид нэр уулзаад ярилцж явдаг гэсэн. Тэгэхээр миний асуух гэдэг гол асуулт юу гэхээр за энэ бүтээгдэхүүн үүсээ за 2004 оноос хойш гэхээр тэгэхээр өмнө нь ийм асуудал байсан. Тэрийг засахтаа бол дандаа задлж салгаж. Тэгээ одоо хуучнаар бол түрүү хэлсэн шүү дээ. Яг одоо Оросын школоор ч гэдэг. Манай Монголын хувьд бол яг л Оросын школоор шүү дээ. Ээлж хийн гэдэг бол задлана. Машины моторыг бол задлана. Бохирдсан байвал бас задлж цэвэрлэнэ. Одоо бол нэгсэндөө миний ойлгоод байгаа зүйл гэвэл ерөөсөө хүний бие өвдөхөд им уудаг шүү дээ. За толгой өвдлөгөл хагалгаа гээл толгой задлаад эсвэл одоо юу гэдгийг ходод өвдлөгөл гэж задлаад ахгүй шүү дээ. Тэг яг энэтэй адилхан им уулаа одоо асуудал үүсгээд байгаа тэрнийх нь имийн уудаг те. Тэгэхээр миний ойлгож байгаа бол яг одоо энэ шинэ бүтээгдэхүүн буюу энэ Protec брендийн нано бүтээгдэхүүнүүд бол яг түлшний систем гэвэл түлшний систем зориулсан. Одоо ийм л гэж ойлгоод байгаа шүү дээ те. Тэгжил бас би нэгсэндээ шууд яг мэрэгжлийн хэлгээр нь биш хар ухаанаар хүмүүс ойлгоход л ингэж миний хувьд бол тэгж тайлбарлах. Тэгэхээр Батулд их гоё өнцөг гаргажлаа. Тэнгүүд яг одоо энэ одоо энэ мундаг нано технологийн янзын бүтээгдэхүүнүүд гарч ирэхээс өмнө одоо эртний ардын уламжлалт ангаах ухаан тэр гэж байлаа шүү те байдаг шүү. Тэрэн шиг яг жолооч нар дунд маа нэг явган нэг тийм яриа байдаг шүү. Тэгэхээр нэг ингэчдэг. Инхээр нэг тэгчдэг шүү. Тим үед нь ийм хийчдэг байхгүй юу. Жишээ нь мотор бохирдохоор дизелэр зайлал асгачдаг байлаа шүү. Тэргээл ярьдаг. Тэдрээс юугаараа давтаа юм. Тэдрээс юугаараа илүү байна. Бас хүмүүс энийг сөргүүлж бас бодож магадгүй л дээ. Тэрнтэй ч яг зүйрлэх юм биш. Гэхдээ ер нь манай монголчууд бас янз янзын аргатай дээр үеийн тээврийн жолооч нар ч нь бол баг бидний сэтгээгүү одоо шинжлэх ухаанд нэгдэж байгаа юм их ч баг хийж исэн тийм гайхамшигтай улсууд байх нь байсан. Тэгэхээр тэр болгоныг би одоо тэр улсуудтай уулзаж туулж үзээгүү зарим домог шиг юмнууд сонсогддог юм. Гэхдээ энэ бол яг шинжлэх ухааны үндслэлтэй батлагдсан. За тэгээд одоо хэрв та нар ажигласан бол энэ манай бүтээгдэхүүнүүд дээр байж байгаа TÜV-ийн сертификат гэдэг юм байж байгаа. Энэ бол одоо Германы яг энэ хуучнаар бол одоо Оросын чанарын тэмдэг гэдэг энэ Германы одоо энэ ISO-гийн эрхийг өгдөг энэ эрх үхий байгууллага техник хяналтын одоо улсын холбооч гэдэг юм уу ийм TÜV гэдэг байгууллага байдаг. Тэгээ ийм гэрчлэгээтэй тэгэхээр бүх юм одоо шинжлэх ухаанаар нэгдүгээрт нотлогдсон. Хоёрдугаарт тэр улсынхаа стандарт юмар батлагдаад зөвшөөрөгдсөн ийм юм. Тэгэхээр одоо ямар нэгэн нөхөр одоо юу гэдгийг шүд өвдлөх тийм юмар зайланч гэдэг юм уу, ийм юм 100 ч гэдэг юм уу тэр юмтай адилхан биш. Энэ бол яхахгүй ийм баталгаатай бүтээгдэхүүн гэж ойлгож бол нэг талаасаа. Нөгөө талаасаа хамгийн дэвшилттэй. Яг энэ дэвшилттэй болсон гэхээр гол юм юу ярих гэдэг нь вөхөр яг тэр одоо 2000 оны ихээр яг нано технологи гэдэг юм нэгдээд үйлдвэрлэлд одоо нэвтэрч эхэлж ирсэн энэ үед гарч ирсэн. Тэгэхээр энэ технологиг л одоо энэ техникт ашигласан гэсэн үг. Өмнө нь бол яг одоо ч байгаа гадуур одоо мотор багчгаа 5 минут нормалдаг Оросын 50 минут гэдэг юм байна. Эсвэл тосын асгаж байгаа тосных нь оронд хийгээд ухаадаг Оросын юм байна. Тий. Ингээд одоо дэлхийд яриад бас энэ юмыг хийх гээд оролдоод ингээд үзчихсэн. Гэтэл яг энэ техникийн өсөлт дэвшилттэй энэ үед энэ Protec гэдэг энэ бүтээгдэхүүн гарч ирсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл бохирдлыг ямар нэг юмнаас ховхлоод гаргах нэг. Тэгвэл энэ бүтээгдэхүүнүүдийн онцлог нь юу гэдэг юм гэхээр тэр бохирдол одоо жишээ нь нэг хөөд ортог үүссэн. Одоо яаж тэр бохирдол үүсдэг би танад одоо давчхан тайлбарлая гэж бодож байна. Түлшний систем бохирдоод барсуунхнууд дутуу тоосруулаад эхлэхээр дутуу шаталт гэж нэг юм явагддаг. Дутуу шаталтыг бид нар юутай зөөрлүүлж ойлгож болох вэ гэхээр одоо жишээ нь нэлээд хоног энэ пэшэндээ галт төлөхгүй байж байгаа. Тэгээд нэг мод зод тавьж агаад цаасаар үүсгээд ингээд асаахад нэг хэсэг тэр пэшин халтал баахан утаамай болоод ингэдэг. Тэгээд сайхан цогшоод ноцоод ирэхээрээ бүр дулгаанаач сайхан гаргадаг, дээр нь тавьсан хоолцоо гой буцалдаг, яндан гарч утаагархаа байждаг. Энийг бүрэн шаталт гэж одоо нэрлээд байгаа. Тэгвэл техникт бүрэн шаталт ямар үед явагддаг юм гэхээр тэр барсууг бүрэн тоосруулж явах үед тэр бүрэн шаталт явагдана.
Тэгвэл дутуу шаталт үүсгэхээр яадаг вөхөр дөрөвний бид гурван ярьдаг нөгөө яндан хөө болцсон одоо зүрхний дотордлыг харуул пад хөө байж идэг штэ. Энэ юм чинь бусад нөгөө поршн койлц тэгэл тослогооны сувг сэрэгжилтийн хоолой гэж энэ юмнуудыг чинь бохирдуулаад тэгээд нөгөөдөг чинь одоо тостойгоо холилдоод тослогооныхоо сувгийг бохирдуулж байна. Хамгийн гол бохирдуулаад энэ германчуудын олж тогтоосон юм юу байдгийг гэхээр цилиндрийн даралтыг бууруулцдаг энэ бохирдол. Тэгэхээр яадаг гэхээр одоо хүн болгон сайн мэдэхгүй байх. Поршнгийн койлц дэсрэлт явагдах болгонд хүний зүрх шиг одоо амьд амьдны зүрх шиг тэлж ахиж ажиллаж байдаг. Ийм ажиллагаатай байдаг. Тэгэхээр энэ ажиллагааг одоо манай инженерүүд бас туршлагатай жолооч нар мотор их задлж байсан улсууд бол мэдэх баг. Поршнгийн койлц, поршнгийн суганд байж байгаа койлц дээшээ хардаг тал гэж байдаг. Дээшээ хардаг талынх нь дотор талаас ийм конустай байдаг байхгүй. Тэгэхээр поршнгийн толгой дээр дэсрэлт явагдлаа. Тэгэхээр зүгээр гавтгай юм дээр дарах юм бол тэр ямар ч хөлгөөн байхгүй. Тэгвэл дотор талаас нь конустай юм руу даралт очно гэдэг чинь тэр койлцыг гийлзэр нь шахаж өгч байдаг байхгүй. Тэгээд нөгөө даралтаа алдахгүй тэр дотор дэсрэлтээс үүссэн тэр даралт 100% дахиргуул эргүүлэхэд үйлчлэх нь шүү дээ. Гэтэл бохирдлоосоо болоод тэр койлц хумгдаад тэлж агшгаа байчвал тэрний гадна талаар даралт алдагдаад ингээд нөгөө бензинийг шатаагаад дэсрэлт үүсгээд дахиргуул эргүүлэх гэсэн хүчний ойролцоогоор 20% ч байдаг юм уу 30%, бүр их бохирдоод ирвэл 50%. Доошо мотор хувийн дээр алдагдах нь шүү дээ. Ингээд мотор хүчгүй болдог, цилиндрийн даралт буурдаг. Тэгэхээр энэ поршнгийн койлц яаж бохирдгийг би товчхон тайлбарлаа. Одоо ингээд машин ажиллаж байхад ойролцоогоор бид нэр усныхаа даачиг ингээд харахаар нэг ойролцоогоор 80 дээр одоо нэг Япон машинууд бол 80-аас 90 градустай явдаг. Зарим герман машинууд бол нэг 90-100-ийн хооронд байдаг. Энэ бол одоо тэр хөргөлтийн шингэний сэлгэж байгаа температур. Тэгвэл поршнгийн дотор бол тэрнээс илүү халуун байх нь шүү дээ. За тэгээд машин асаалтаа явж байгаад унтраалаа. За унтраахаар чиний 4 цилиндртэй машины байсан бол одоо 4 поршн 2 поршн доошоо 2 поршн дээшээч байдаг юм уу ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээнд нэг хэсэг нь агаараа шахаад нэг хэсэг нь агаараа сороод унтрах нь шүү дээ. Тэгэхээр нөгөө гаднаас тэр халуун мотор агаар сороход халуун агаар л орж ирнэ үстэй. Тэгээд нөгөө калапонгууд нь хаахт чинь тэнд нэг битүү орч үүсэх нэ дээ. Хэдхэн минутын дараа нөгөө 100 градусын халуунтай байсан мотор ойролцоогоор нэг 40-50 градус ч байдаг юм уу 20 градус руу ингээ ороод хөрөөд ирэхээр нөгөө дотор байсан нөгөө 100 градусын халуунтай байсан агаар даралт нь буугаад ирэхээр конденсацлагтаа тэрд байж байгаа нөгөө гаднаас орж ирсэн агаарч бас л адилхан чихтэй байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд яах вэ гэхээр нөгөө дутуу шаталтаас үүссэн хуурай хөө поршнгийн койлц поршнгийн толгой дээр бий болох нь шүү дээ. Тэгээд агаар сороод нөгөө хуурай хөө сорогдоод байж итл тэр дотор байж байгаа агаарын чих конденсацлагтаа ирэхээр яах нь нөгөө хуурай хөө чинь нойтон чихтэй юм болж ойрхон нь шүү дээ. Тэгээ нөгөө чихтэй юм нөгөө койлцон дээр нөгөө поршн койлцны сувгийн завсрал руу орсон байж итл моторыг эргээгээд асаахад тэр дотор Цельсийн 7-800 градусын температуртай тесрэлт үүсээд амар огцом халт үүсгэнэ шүү дээ. Тэгвэл нөгөө чихтэй байсан хөө хатаад нөгөө сууганд байгаа багаагаар ингээ бариад идэх байхгүй. Тэрийг одоо орсууд бол коксчсан хөөдөрдөг гэж ярьдаг. Тэр ойролцоогоор бид нэр одоо шар шавраар тоосох хийгээд шатааж байгаа юм шиг тийм процесс явуулж байна гэсэн байхгүй. Тэр чинь нөгөө поршнгийнхоо койлцыг барьчихж байгаа байхгүй. Ингээд багаагаар тэр чинь нөгөө чичиргээд эргээндээ бол багаагаар койлц чинь нөгөө түрүүний явдаг процесс тавтагдаад хийдхэн тавтагдж байгаа шүү дээ. Багаагаар нөгөө койлц баригдаад идэх байхгүй. Ингээд яагаад бид нэр нөгөө моторын цилиндрийн даралтыг хэмжээд үзэхээр нэг цилиндрийн даралт 9.5 байхад нэг цилиндрийн 6.3 нөгөөх нь 10.5 байх жишээтэй. Ингээ харилцаа адилгүй бохирчдаг. Инээс болоод мотор дотор нөгөө чичиргээд эргээ үүсдэг. Ингээл нөгөө эвдэрлийн их үүсвэр болж нөгөө моторын хүч чадал буурж гин, доголдол үүсэж гин. Инээсээ болоод илүү цаашаа ингэж бохирдолтой бол эвдрэл үүсэх. Тэгэхээр энэ юмнуудыг тэр коксчсан чулуу шиг болсон нагаар тортгийг одоо өмнө нь байсан тэр одоо Оросын зайлдагч гэдэг юм уу түрүүний жаргалангийн асуусан нөгөө солярки гээд угаадаг ч гэдэг юм уу энэ юмнуудаар бол нэмэргүй тэр кокссон гатуу юмыг задлж чадахгүй. Тэгвэл энэ бүтээгдэхүүний гол шинж чанар нь юунд байгаа юм гэхээр тэр бохирдлыг задлаад
зөвхөн задлаад орхих биш тэр досонд нь молекулын түвшин нэгтгэж. Өөрөөр хэлбэл бид нэр ямар нэгэн холилддог хоёр шинийг одоо жишээ нь ус бензин хоёрыг хуруу шилэн тэгээд хичнээн зэгсрээд холилддог. Тэрнтэй адилхан тос ус хоёрыг хооронд нь холих гээд холилдохгүй. Тийм ээ? Тэгвэл бид нэр цай сүлэхэд яадаг үлээ. Цайн дээрээ сүү хийхэд сүйтэй цай болчихдог шүү дээ. Яг тэрнтэй адилхан нөгөө хөөд ортгийг тэр достойн яг молекулын түвшинд нэгтгэж цэвэрлэдэг. Ийм учраас маш сайн цэвэрлэдэг ийм арга бий болсон. Энэ нь болохоор түрүүний миний ярьдаг нөгөө бензин шатхуунд дуустдаг ус чигийг нөгөө хуучирсан нууцнаасаа болж үүсдэг эрзэн лакны холцыг тэр шатхуунд нь уусгаж цэвэрлээд тэргээр бохирдсон нөгөө бас өнхөн дээр бохирдсон тэр одоо хаг нагарыг цэвэрлээд ингээд түлшний системийг жишээ нь бүрэн цэвэрлдэг байна. Бакрон хийчээр. Тэгвэл моторын тосон дээр хийгээд тэр тодорхой хугацаанд ажиллаулдаг юм уу эсвэл хэдэн километр явах хооронд тэрийг задлж яг тостой нэгтгэж болж байна. Тэгэхээр сая та хэлсэн шүү дээ хэдэн километр явах ч гэдэг юм уу те. Өмнө та усны түрүү яриандаа дурдсан шүү дээ. Одоо хуучны угаагч гээд энэ бүтээгдэхүүнээс өмнө гарсан угаагч энэ байдаг байсан гэдээ ярьж шүү дээ те. Тэр бол одоо 5 минут нормалдаад угаадаг. Тэнгүүд манай монголчуудын нэг жолооч нарын би ч гэсэн адилхан жолооч нарын ухамсар тийм байдаг шүү дээ. Анханасаа л тэгж явж ирсэн 5 минут л нормалдаж угаадаг гэдэг нэг тийм ойлголт байгаа шүү дээ. Тийм угаачаар бас мотор бас нэг юмнууд нь мууддаг ч гэдэг юм янз бүрийн ойлголтууд байдаг. Цогчдгийн гэлээ, зуурчдгийн гэлээ, суларсан мотор хийгээд хэрэггүй гэлээ тэгэхээр. Тэгэхээр та сая бол ингээд явна гэдэг байгаа байхгүй юу? Тийм бүр явна гэж яриад. Тийм явна гэхэр чинь түрүү чи нөгөө 5 минут угаагаад нормалдаж угаан түүнээс илүү угаах юм бол одоо мотор нь муундлаатай ч гэдэг юм уу явж угааж болохгүй гэдэг нэг тийм дүрэн байгаад шүү дээ. 5 минут. Тийм тэгэхээр чинь даний болохоор явах болоод байгаа байхгүй юу? Явснараа ямар ашигтай явахаар ямар нэгэн одоо юу гэдгийг муу гаж нөлөөч гэдэг юм уу энэ зүйл дээр та ямар харилдах вэ? За нэгдүгээр ийм байдгийн. Яг Батуулдын хариултанд ер нь манай хашир жолооч нар ч гэдэг юм уу. За тэгээ одоо техник тайртай инженер одоо энэ улсууд одоо машиныг залуучууд зогсож байгаа л эртэл хаазалдаг шүү дээ. Тэрэнд аягүй дургүй байдаг. Тэгэхээр тэрийг сул хаазлах гэж ярьдаг. Ачааллгүйгээр хаазлахад ерөөсө бүх цилиндрийн одоо даралтууд нэгдүгээрт жигд байна гэж байдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт үйлдвэр одоо машин үйлдвэрлэгчид одоо ингээд дахиргалыг хийхдээ баланслж яйдэн шүү дээ. Одоо дугуйны баланс гэдэг та нар сүүлийн үед ойлгосон байх. Ерөөсөө тэр дугуй эргэн тойрондоо энэ 360 градустай ерөөс бүх юм тэнцвэр ачаатай байх хэрэгтэй. Тэгжээж дэргээ савлгаа янз бүрийн байхгүй. Тэрнээс болж эвдрэл үүсэхгүй, бус юмдаа эвдрэл үүсэхгүй байх хэрэгтэй. Гэтэл ачааллгүй хаазлахаар одоо хичнээн баланс хийсэн ч гэсэн ачааллгүй хаазлахаар тэр дэргээ өөрөөр хэлбэл тэр хөдөлгүүрийг эвдэх тэр нөлөө нь айгүй амархан байдаг байхгүй. Тийм учраас одоо яг техник тайртай техникийг ойлгодог тэр улсууд бол тэгж сул хаацлахыг үздэггүй их дургүй байдаг. Тэгэхээр тэр угаагч маань өөрөө дотор нь ороод ингээд явхаар тодорхой хэмжээнд эргэлт өндөр байж ээж өөрөөр түрүүний миний яриад байдаг хамгийн хэцүү цэвэрлэгдэх Поршенгийн койлцыг цэвэрлж одоо чөлөөтэй болох гэдэг шүү дээ. Гэтэл Поршенгийн койлц ихэвчлэн техникийн машинууд бол одоо дахиргалынхаа ачаагаар Поршенгийнхаа хормой руу маасл цацаж Поршен койлц тослогддог юм байсан. Сүүлийн үед зарим машинууд ч н одоо шатуун дээрээс бас өндөр даралтаар юурга Поршенгийнхаа хормой руу шахаж ингэж байдаг. Тэгэхээр хэдий ч нэ бас эргэлт өндөр байх юм бол тэр цэвэрлэгээ сайн явагдах нь. Гэтэл цэвэрлэгээ сайн явагдуулахын тулд эртэл нь бид нэр одоо тэр машиныг хаазалж болохгүй нөө байна шүү дээ. Яагаад тэгэхээр эвдрэл үүсэх магадлалтай. Ачаалтай байх юм бол тэр ачаандаа баригдаад тэр нөгөө дэргээ савлах юм байхгүй болчихдог байна. Тэгэхээр ачаалтай байхад тэр хідэн тоноо ачаад яаж хаазлаад явна тэр моторондоо бол угаас ажиллах норм тийм байхгүй. Тэгэхээр ер нь тэр сул хаазлна гэдэг юм. Тийм учраас бид нэр явж угаах. Ер нь бол яг та нар ингээд үзэх юм бол манай энэ бүтээгдэхүүн дээр 15 минут нормалд гэсэн бас нэг заавар байна. Тий. Гэтэл бид нэр 15 минут нормалдаад цилиндрийн даралтыг хэмжиж үзсэн. Өөрснийхөө машин дээр хийж байгаа шүү дээ. Одоо энэ 2010 онд
Орж ирэнгүүт нь бид нэр бүтэн жил баг өөрснийхөө машин дээр л дурсаж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь манай нэг ажилтны машин дээр бүр одоо цилиндрийн даралт нь өсөхгүй болохоо бүр 7 хоног явуулж үзсэн байна. Тэгээд багаагаар өсөд байдаг байхгүй. Тэгээд германчуудаа зөвсөн. Тэгэхээр Монголын нөхцөлд бохирдсон бохирдол гэдэг бол одоо жишээ нь Европын зөөлөн уур амьсгалтай газар ажиллаж байгаа машин нэгдүгээр. Хоёрт ямар ч тэр Европ хүнч байна уу, Япон хүнч байна уу одоо энэ техник өгчсөн газар ерөөсөө л заалт нь 5000 км яваад солих ёстой, цэвэрлэх ёстой гэсэн бол тэрийг л хийдэг байхгүй. Манай нөхцөлд бол нэг нөхөр айгуу бол энэ масл бүтэн синтетик масл 100000 км, 15000 км, зарим нь үгүй 20000 км солихгүй явж болно гэж хэлсэн ч гэдэг юм уу. Нэгт. Хоёрт манай нөгөө цаг уурын нөхцөл байдал чинь нөгөө нэг эрсдэс уур амьсгалтай учраас нэг халаал, нэг хөрөөлөн гэхээр бохирдол маш их явагддаг. Тэгэхээр манай нөхцөлд ингэж бохирдсон бохирдол 15 минут нормалдад угаах дутуу цэвэрлэгдээд байгаа байхгүй. Тэгээ бид нэр баг багаар ахиулаад их яваад баг яваад ингээд хэмжиж үзээд хамгийн тохиромжтой вариант нь юу вэ нөхөр 20 км явах. Цаг зогсоход бол нормалд нөхөс би нөгөө өндөр хааз өгж болохгүй. Түрүүн та нэг ачаатай явах талаар ярьсан. Яг угааг шийгэд бол ачаатай явж болохгүй шүү дээ. Болох юм уу? Ачаал гэдгээр нь зүүрлж яасан. Тий, ачаал гэдэг маань одоо ингээд моторыг сул хааслна гэдэг чинь коропонд залгагдаагүй. Тэр моторонд ямар ч одоо чангаах юм байхгүйгээр хүч өгөхгүй зүгээр хий хааслаад. Үгээр хий хааслахад асар их савлгаа янз бүрийн юм болдог учраас тэр мотор зохих аюул за зохихгүй юмаа гэхэд эвдрэх тэр магадлал нь өндөр байдаг байхгүй. Ачаал өгнө гэдэг нь би күүзүүн дээр нь ачаад яв гэж байгаа юм биш. Тэр талаар буруу ойлгохгүй. Тий. Күүзүүн дээр нь ачаач гэдэг юм уу? Кабинда баахан хүн суулгаад яв гэж байгаа юм биш. Араанд нь хийгээд тэгээд хааз гიშгээд явахаар тэр чин тэр моторыг нөгөө савлгааг нь багасгаж тэгсэн мөртлөө эргэлтийн өндөр байлгаж ингэж явж байгаа. Тийм учраас тэр нэг зогсож угаах, нормалдаж угаах, явж угаах хоёрын хооронд нэг тийм ялгаа байгаад байна. Тэгээд энийг бол би яг өөрөө толгой дааж шийдэг. Бас германхан нөхдүүдтэй ярьсан манай нөхцөлд ийм байна. Бид нэр ингэж туршиж үзлээ. Инглээ гэд. Ингээд тодорхой хэмжээнд нөгөөдөлтөйгээ зөвшөлдсөд Монголын нөхцөлд бол 20 км ингэж явж угааж байна. Бусад угаагчийг яагаад 5 минутаас илүү нормалтахыг тэр хаазлах нь байтугай нормалтахыг хориглосон байт юм бэ гэхээр түрүүний миний дурдаад орхисон. Цэвэрлж байгаа бодис маань хатуу биетээс тэр хаг нагаарыг ховхолж унгах нэг өөр. Тэгвэл задлаад молекулын төвшөнд нэгтгэхэд уусгаад гаргах нэг өөр. Тэгэхээр тэр өмнө нь байсан ч гэдэг юм одоо бусад бүтээгдэхүүн тэр хориглож байгаа юмыг би зөрчөөд одоо тэр 5 минут нормалд гэдэг чи удлаа ингээд хийгээд явна гэх юм бол нөхөд минь мотороо зохиулна шүү, эвдрэн шүү. Тэр яагаад 5 минутаас илүү нормалдахыг хориглоод байгаа юм гэхээр 5 минутаас илүү нормалдах юм бол нөгөө нурааж буулгасан нөгөө юмнууд чинь сувга бөглөөд мотор зохино л гэсэн. Тэгэхээр гол юм бол энэ протекийн тослооны систем цэвэрлэгчийн шин чанарт байна. Тийм зөвхөн тослооны систем цэвэрлэгч биш. Ерөөсө бүх цэвэрлэгч бүтээгдэхүүнүүдэд. Одоо хэрэг та нэг ийм үү захирлаа одоо жишээ нь бүгд нано төвшөнд бүтээгдсэн биосинтез аргаар гарсан гэдэг чинь тий. Та ер нь бидэнд энэ нано гэдэг юмны талаар нэг сайхан ойлголт өгөөч. Сайхан энэ одоо ямар ч байсан энэ цэвэрлэгээний бүтээгдэхүүнийхээ талаар ярьж нэг тийш нь гаргаад нэг тийш нь гаргаад тэгж жагаад наанаар гоорыг. Тэгэхээр цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийн гол шин чанар нь ерөөсөө л тэр одоо энэ цэвэрлж байгаа бүх бүтээгдэхүүн нано технологиор бүтээгдсэн биш. Энэ бас биосинтез арга гэж юм байна. Тэгэхээр энэ уусгаад байгаа гол юм хоёр холилдгүй юм хооронд нь холилдуулаад байгаа юмдаа л энэ цэвэрлэгчүүд нь байгаа. Тэгэхээр энэ бүх бүтээгдэхүүн цэвэрлж байгаа бүтээгдэхүүн ч нано юм байна. Мотор нэгдгэн ч нано юм байна гэдээ бас нэг улсууд өөрөөсөө ойлгоод байна. Тий. Тэгээд энэ сүүлийн үеийн одоо энэ хим технологийн юм чинь одоо дээд молекул ионлж гэдэг юм уу? Тэ? Одоо биосинтезийн гэдэг одоо шин юмнууд гарч ирж штэ. Тэгэхээр энэ юмнууд чинь л нөлөөлөд цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд үндсэндээ уусгаж цэвэрлдэг, нурааж унагадаг биш уусгаж цэвэрлдэг гэдэг имийг л ойлгоод авчих хэрэгтэй юм байна. Одоо жишээлбэл юуны хөргөлтийн систем цэвэрлэгч гэдэг юм байна. Хөргөлтийн систем цэвэрлэгчийг радиатор руу хийчлээ, радиатортэйгээд ингээд явхад радиатор дотор үүссэн нөгөө тодорхой хэмжээнд ус хийгээд явцсан байдаг, зэв үүссэн байдаг.
Бас тэгээд нөгөө хатуулга ихтэй ус хийснээс болоод тэр дотор хужир мараа янз бүрийн юм шиг юм бий болоод бас бохирдуулсан байдаг. Шохоо шиг янз бүрийн юмнууд байдаг. Энэ юмнуудыг уусгаж цэвэрлж байгаа. Тэгэхээр одоо техник үеийн одоо юу гэдгийг бусад арай жоохон чанар муутай хаан чигдсэн одоо тийм чанар муутай тодорхойгүй досоолч гэж нэрлэдэг янз бүрийн би одоо досоол гэдгийг бүр муу гэж байгаа юм биш. Яг жинхэнэ тэр одоо улсынхаа стандартын шаардлагыг хангацсан энэ бүтээгдэхүүнүүд нь бас л адилхан хөргөлтийн шингэн. Гэхдээ орчин үеийн одоо энэ машинуудад бид нэр яагаад Германаас ч юу Хятадаас ч байдаг юм Оросоос шууд аваад түүхийдийг аваад хийчихгүй. Яагаад заавал Герман гэдэг ингээд энэ улс цуудтай ингэж холбоотойгоод ингээд байгаа юм гэхээр энэ бол Европын стандартыг хангасан ийм юм. Энэ жишээ нь хөргөлтийн системийн одоо хийдэг хөргөлтийн шингэний чанар муугаас болоод бусад юмнуудаа нөлөөлдөг. Тэрийг би хожуу дараагийн дугаарт ч юм уу тайлбарлаж өгье. За ингээд ерөнхийдөө одоо ингээд цэвэрлэгийн бүтээгдэхүүний тухай товчтой ингээд орхиё. Тэгэхээр ерөнхийдөө би таны ярианы төгсгөлдөө хэлэх гээд байна л да. Цэвэрлэгийн бүтээгдэхүүн сая бас хэллээ шүү дээ, тийм. Гол нь л одоо нэг молекул болгож задлж угаана гэдэг цэвэрлэгээ. Тэгэхээр нэг одоо нэг молекул болгож байна гэсэн үг шүү дээ. Тэр бохирдлуудыг молекулын төвшин задлаад нэг бит нэг бодис болгож байна гэсэн. Ерөөсөө зүгээр усанд эсэн чигээр хийгээл одоо йота хийгээл утгаж уусгаж утай. Хоолнд давс хийгээд уусгаж утай адил. Тийм л гэсэн үг л дээ. Ажил хийвэл дуусна. Тэгээд та хоёр одоо хоёлаа өөрснийхөө машин ч өөр хүмүүсийн машин ч гэсэн үйлчлэгээ хийлгээд асгаж байгаа тосны өнгийг харсан тий. Харсан. Ингээ гялтгансан яг хар будаг шиг өнгөтэй тос гардаг. Яг бүр одоо юм гялалцсан хар тос гардаг. Тэгэхээр тэр яагаад нөгөө тос чи ямар өнгөтэй байдаг вүлээ гэхээр зарим сүүлийн үед тоснууд чи бараг 9-ийн тос шиг өнгөтэй ч тос байна. А зарим нь одоо манай протик юуны Макс Бауэрийн тос бол нэг жоохон хүрэн туяатай байдаг болохоос ерөөсөө тийм хар өнгөтэй тос байдгүй шүү дээ. Тэгэхээр тэр бохирдол нэг дугаарт холдоод хар өнгөтэй болоо гарч ийн гэсэн үг. А нөгөө талаасаа одоо дизелийн тос ингээд шүүпийн татаад үзэхэд тасаар мөртлөө нэг юм бүрсгэр нэг өнгө муутай хар байдаг шүү дээ. Тийм нэг цайварч юм шиг эсвэл нэг гэрэлдэж байгаа юм шиг тийм борж юм шиг ингээд асгах гэсэн яг тийм хэрэг угаач игээд 20 км яваагүй машины тосыг ингээд асгахад зүгээр нэг тийм өнгө муутай бүрсгэр тийм одоо хадгаар бол лаггүй гэмэрч юм шиг. Тийм лаггүй гэмэр. А гэдэг угаач чичээд асгахад гялтхан саар тус гарч байгаа. Гялтаас юм гардаг шүү. Тэгэхээр тэр нөгөө хойд ортыг чинь л яг тэр тосонд уусгацсан байна л гэсэн үг. За ингээд цэвэрлэгээний маш олон бүтээгдэхүүнүүд байгаа. Дараагийн дугаарууд байна. Зүгээр тустай дугаарууд нэг нэгээр нэг тодруулаад ингээд ярих энэ ер нь би бас тэгж бодож байна. Ярих юм бол их байгаа юм байна. Одоо зүгээр сая ингээд ярьж байгаа зүгээр бид бол сая дурдаад ерөнхийдөө дурдаад өнгөрч төрсний систем, мотор тосгооны систем, одоо тэр хөргөлтийн систем гэж ярьж байна. Өөр одоо автомат продуктор ч гэх юм одоо ингээд цаашаа явах юм бол энэ цэвэрлэгээ үйлчлэгээ хийдэг юм. Хоёул бол цаг дугуй байх юм дөө. Нэг сэдвийн ярихад хоёул цаг дугуй. Өсөө нэг угаагчийн талаар л ярихад ийм болох нь. Тэгэхээр бид бас тэр дараа нь бол энэ талаар илүү яг бүр ингэ наривчилж тус тусад нь ярих гэж бодсон. Нэг сэдв болгоход юм. Ер нь бол яг одоо ингээд машины эвдрэл хүний одоо өвчлөлтөг өвчин ч гэсэн л одоо нэг юмнаас шалтгаалж өвддөг. Тэгээд одоо зарим эмчнэр ярьдаг. За энэ нөхрийн одоо энэ юм өвдөд байх шиг байна. Хүчтэй юм өгч гэхээр энэ нөхрийн хотоод нь дийлэхгүй байж гэдэг юм. Өөр юмнаас нөлөөлөд. Өөр юмнаас нөлөөлөд нэгийн засах нөгөөдөө нь болохоо очоод байдаг юм ч гэдэг юм уу. Тэгээ одоо энийг одоо энэ арьсан дээр нь туураад байгаа юм энийг идгээ чи гэхээр хотоод энэ гэмтэж гэдэг. Хотоод энэ хамгаалах юм өөхгүй яах вэ гэдэг юм. Бөө одоо толгоогоо ажилуулаад эрзэгт хүчээд бичээд юм яваад ийм болдог. Тэрнтэй адилхан техник дээр бас л адилхан ийм л юмнууд байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол техник дээр дотоод шалтгаалтай хөдөлгүүр техник гэдэг бол амьд амьтны бүтцийг бол харьцангуй гайвал те. За тэгвэл ерөөсөө энийг бол цаашаа дараагийн дугаар дээр ярих гэж ойлгоод энэ төрөд орхи. Одоо бол тэр нано түрүүн жаргана асуусан шүү дээ. Нано гэж нь яг юу юм бэ? Нано технологи биосинтезийн арга гэж юу вэ? Нано л гэдэг одоо улсууд одоо ярьдаг. Зарим нь одоо ч юм яг ямар технологи байгаа мэдж байгаа ч юм мэдэхгүй ч юм уу. Айгуул одоо нэг юмыг л нано гэчүүл одоо их хүнд таалагдах юм шиг гоё болчих. Зарим нь бүр ноно гэдэг чинь. Хол харж хол явна.
Автхим компани. Тэгэхээр нано технологи гэж ерөөсөө юу олж тогтоосон, юу нээсэн, одоо хаана ямар салбарт хэрэглээд байгаа гэдэг тэгэхээр нано технологи гэдэг би хамгийн товч ойлголтын л танд ярил л да. Ер нь бол нано гэдэг юм байгаагүй хүндрэлтэй олж нээгээгүй болохоос байгаль дээр байсан юм байна. Тэгэхээр нано гэдэг маань нано технологи гэж юм гарч ирэхээр одоо бид нэр системд одоо жишээ нь сантиметр, миллиметр, килограммч гэдэг юм уу одоо хэмжих нэгжүүд байдаг ч тийм систем болов. Тий. Гэтэл нано технологи гэдэг юм гарч ирэхээр бас нэг нанометр гэдэг тийм бас нэг хэмжих нэгж хэрэгтэй болсон. За тэгэхээр тэр нанометр гэдэг нь ямар учиртай? Нано гэж юу яриад байгаа юм гэхээр одоо бидний ингээд ярилцаа сууж байгаа ширээний давцамж гэдэг юм уу, бидний нүрээ хардаг тольч гэдэг юм уу, эсвэл одоо машины дахиргол гээлсний өнгөлгөөч гэдэг юм уу харахад ерөөсөө дэв тэгшгэн гадаргууш харагддаг. Толь шиг байдаг. Ерөөсөө тэгшгэн гадаргуу. Тэгэхээр энэ тэгш гадаргууг хэрв олон дахин томруулдаг электрон микроскопоор харах юм бол ийм арцгар хайрга дайрга асгацсан юм шиг ийм арцгар юм байдаг. Энэ ягаад арцгар байгаа юм? Тэрийг бүр тийм том юмар юу олон дахин томруулдаг микроскопоор харсан ч толгор болтол өнгөлж болдгоо юм гэхээр тэгж өнгөлөх боломж байдаггүй. Ягаад тэгж өнгөлөх боломж байдаггүй юм гэхээр эдгээр биетүүд нь одоо төмөрч байдаг юм уу, шилж байдаг юм уу энэ юмнууд дахиж хуваагдахгүй нэг ширхэгээс бүрдэж идэг. Хэрв та нар анзаарсан бол давсны ширхэг гэдэг гэх юм бол одоо ингээд талс тэлбэртэй байдаг. Одоо 6 талтай куб маягийн ч юм уу юм. Тэгвэл одоо энэ биетүүдийг бүтээдэг юм чинь тодорхой хэмжээний нэг дахиж хуваагддаггүй ширхэгээс бүрддэг байна шүү дээ. Тэгэхээр тэр өнгөлнө гэдэг маань ярьж байгаа нөхөр ерөнхийдөө тэгшвиш байгаа юмнуудыг одоо тэр ширхэгээс нь авч яад ерөнхийдөө тэгшгэн болгож байгаа болохоос тэр ширхэгийг дахиж хуваах боломжгүй учраас тэр ширхэгийн хэмжээнд тэгшвиш гадаргуу байдаг байна шүү дээ. Тэгэхээр үрэлт гэж юу яриад байгаа юм гэхээр тэр ширхэгүүд хоорондоо ингэж мөргөлдөж шүргэлтгийг одоо үрэлтгэж байгаа. Илэгдэл гэж юу ярьж байгаа нөхөр тэр ширхэгээрээ одоо мөргөлцнөөс болоод хохорч нөгөө битээсээ хохорж унах юм бол хорогдож явах юм бол тэр илэгдэл гэж явагддаг байна. Тэгвэл нано технологи гэж юм нано гэж юм юу нээсэн гэхээр одоо тэр ердийн биетийг бүрдүүлж байгаа тэр ширхэгээс 1 тэрбум дахин жижигхэн ширхэгтэй тийм ширхэгийг бий болгосон. Өөрөөр хэлбэл одоо дэлхийн бөмбөрцөг хөл бөмбөгний бөмбөг хоёрын одоо тайны ялгаатай ийм жижиг ширхгийг бий болгосон юм байна. Энийг одоо тэгээд техник дангаах ухаанд одоо ингээд хэрэгжилж эхэлж байна. Тэгэхээр нано хөдөлгүүр хамгаалагч гэдэг бид нэр одоо та нарт туршилтаар үзүүлдэг. Ягаад тос хийчээд эргүүлэхээр тэр тосоор тослохдохгүй тэрийг ухаад хорт үүсгэж нано хөдөлгүүр хамгаалагч хийхээр ягаад үрэлт байхгүй болчих юм. Тэгвэл нано хөдөлгүүр хамгаалагч гэдэг тэр юм маань ердийн тосноос одоо ердийн тэр төмрийн биетээс тэр бом дахин жижигхэн ширхэгтэй юм тэр дотор байна гэсэн үг. Тэгэхээр тэр биетийг бүрдүүлж байгаа тэр арзгаар гадаргууг өөрөөр хэлбэл энэ хоёр ширхгийн хооронд хонхор байх нь шүү дээ. Энээс энийг ширхгээс 1 тэрбум дахин жижигхэн ширхэгтэй юм яах вэ гэхээр энийг дүүргэж байна шүү дээ. Одоо нүхийг илсээ дүүргэж байгаа тийм ээ. Нүхийг илсээ дүүргэж байгаа юм шиг одоо машины код засаж байгаад одоо замаас дүүргэж шүү дээ. Тэрнтэй адилхан тийм процесс. Тэр нь бол бидний нүдэнд харагдахгүй, гарт мэдрэгдэхгүй, баригдахгүй тийм байх нь шүү дээ. Тэгээд нано технологи гэж ярихаар одоо давчаар улсууд юу гэж ярьдаг вэхээр 10-ын хасах 9 зэрэгт гэж яриад байдаг. 1-ийн ард 9 тэг байна гэсэн үг байхгүй. Тийм хэмжээгээр ердийн биетээс жижигхэн энэ юмыг бий болгосон. Энэ ийм технологи бий болсны ачаар одоо бидний хэрэгжилж байгаа гар утас нэнгэржэнч гэдэг юм уу, телевизийн дэлгэц. За тэгэл өшөө хүний одоо ангаах ухаанд бол одоо нэг 10-20 жилийн дараа бол одоо хүний энгийнүүдээр харагдах боломжгүй робот бүтээнэ гэж байгаа байхгүй. Нано технологи тусламжтай. Инженерчлэг юм шүү дээ. Тий, тэгэх юм бол одоо хүний одоо бийд ороод тодорхой хэмжээгээр удирдаг дотор нь одоо юу хийж болох нь гэх мэтлэнгээр. Тэгэхээр нано технологи гэдэг бол одоо шинжлэх ухаанд гайхамшигтай бас том нээлт болсон. Энийний үр шимийг бид нэр одоо техник дээр хэрэгжилж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр бидний хацтай улсууд бидний аав ээж өвөө эмээ
тэр гайхамшигтай юмны иж шидийг бас үр шимийг хүртээг байна шүү дээ. Тийм байна. Тэгэхээр ийм л учиртай юм байна. Тэгэхээр нанотехнологи, биосинтез гэдэг одоо энэ юмнуудыг яг томьёогоор нь ч гэдэг юм уу шинжлэх ухааных нь үндэслэлтэй ингээд тайлбарлах гэх юм бол одоо хэдэн цагийн хичээл лекц юм болно л доо. Энгийнээр ойлгоход бол энэ. Тэгэхээр сая таны ярианд гарч байна л да. Бид бол түрүүн угаагчийн талаар ярьж байсан. Сая бол нано хөдөлгүүр хамгаалагч гэдэг юм ингээл яриад дурдаад эхэлж байна л да. Би бол нэг адилхан жолооч хүний үднээс бас ингээд сонсож байгаа учраас сонирхол татхаас ингээл олон одоо бүтээгдэхүүнүүд ингээл мерсээр дурддал яригдаад эхэлж штэ. Тэгэхээр энэ одоо Protec брендийн энэ нано бүтээгдэхүүнүүд нийтдээ одоо ер нь хичнээн төрлийн ямар төрлийн бодис бүтээгдэхүүнүүд байдаг юм бэ? Одоо жишээлбэл манай Монголд одоо яг одоо автолын компани оруулаад ирсэн Монголынхаа одоо энэ машинууд жолооч нарт бас үйлчлэг үзүүлж байгаа тийм хичнээн төрлийн бодис бүтээгдэхүүн байх уу? Тэр дотор хэд багтах уу? Багцлах уу? Ямар яаж танилцуулж зүгээр юм? Тэгээ одоо яг бид нэр бол одоо нэг 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн байна. Тэгэхээр одоо дотоод шатлалтын хөдөлгүүр ихэвчлэн машины хөдөлгөж байгаа ганц одоо хөдөлгүүр маань ер нь машины хүч чадал бүх юмыг одоо ангадагч нь болж байдаг хөдөлгүүр гэж байдаг. За энэ хөдөлгүүрийн дотроо түлшний систем, тослогооны систем, хөргөлтийн систем, за мэдээж электроник систем байж дарж байна. Тэ? Дээрээс нь агарын урсгалын систем гэдэг. Одоо ингээл зөвхөн захаас нь тоолоход ингээд би 5 6 систем. Утаа. За тэгэл цаашлуул одоо тэгээд нөгөө дортог шүүдэг мөдөг гэл ингээл явах юм бол ингээд тоочол барахгүй ийм олон юмнууд байна. Энэ болгоныг бүгдийг цэвэрлэдэг ийм үйлчлэгээтэй цэвэрлэгээний бүтээгдэхүүн зөвхөн хөдөлгүүр дээр ярьж шүү. Цаашаа явах анги руугаа яваад ирээ одоо автомат кроп, механик кроп, за тэгэл өрүүлийн механизм ч гэдэг юм уу ингээд явах юм бол одоо нэлээд олон систем хуваагдана. Энэ бүх системүүдийг цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд байна. Дээрэс нь одоо эрзэний эдлэл, хуунцар эдлэл гэдэг юм уу хатуурдаг одоо өөрийнхөө шинж чанарыг алддаг энэ юмнуудыг сэргээдэг юм байна. Ойл бустерч гэдэг юм уу одоо жишээ нь тодорхой хэмжээнд илэгдэл үүссэн газаргуудаар тасралтгүй пилонк үүсгэж зайзазорыг багасгадаг үйлчлэгээтэй юм байна. Гэх мэтлэнгээр энийг ингээд яриад дурдаад байх юм бол өнөөдрийн бид гурвын сэдвүүд бол багтахгүй. Тэгэхдээ боломжийн энэ бүтээгдэхүүнээр үйлчлээд задлахгүйгээр засч болох боломжтой юм байна гэдгийг ерөнхий ойлголтыг та хоёр болоод манай сонсогчид бас авсан байх гэж нэгдүгээр бодож байна. Тэгэхээр анх 2009 онд та бас одоо энэ Германы CDP компанитай холбогдоод энэ одоо бүтээгдэхүүнийг тэр үед бол одоо бас дэлхийн улс орнуудад ер нь хэрэглээд эхэлсэн байсан гэж байна шүү дээ. Тэгээд тэрнээс хойш бол одоо 2009-10 онд одоо ингээд Монголдо оруулж ирсэн байна. Түүнээс хойш одоо бол ерөнхийдөө 10 гаруй жил болчихж шүү дээ. 10 гаруй жилийн хугацаанд мэдээж энэ бол бас бага хугацаа биш 1 10 гэсэн үг шүү дээ тийм үү. Энэ 10 жилийн хугацаанд Монголынхоо одоо энэ машинд одоо таавал түрүүлсэн зөндөл туршилт хийсэн. Бид нар өөрсдийнхөө машин дээр туршилт хийж ийлаа гэж хэлж байна. Тэгэнгүүт Монголын цаг уур, за Монголын одоо энэ жолооч нар одоо энэ машин техникийн хэрэглээ, эдлэгээ энэс хамаарад энэ олон л машинуудад одоо үйлчлэгээ хийсэн байгаа. Эндээс бас нэг жолооч нарын бас авдаг сэтгэл, тэрэнд бас одоо өгж байгаа хандлага, машинд гарч байгаа өөрчлөлтүүд ер нь та бас нэг жоохон дурддаач. Ер нь бол өөрчлөлт гэсэн үг л юм. Тийм, өөрчлөлт гардаг. Тийм ч учраас манайхаар үйлчлэгээ хийлгсэн үйлчлүүлэгчд бол байнгын үйлчлэгч болдог нэгдүгээрт. Хоёрт одоо үнэхээр тэр хүний машинд нөлөөлөөд эдлэгээ нь уцсаад, илт шатгуун тос зарцуулалт нь багасаад ингээд энэ үр дүн үзсэн улсууд бол бие биендээ хилдэг, найз нөхөд, ах トゥ одоо жийж гсэн хүчний олон улсууд л хэлж дагуулж ирсэн ийм юм байж байгаа. Тэгэхээр манай маркетингд бас энэ сүүлийн үед их тус болж байгаа. Яг тэгэхээр бодит үр дүн гарсан учраас. Хэрэг үр дүн гардггүй, заримд нь газар болчдөг, зарим нь болдгоо ч гэдэг юм уу юм байсан бол өдийд бид нэр одоо хөл дээрээ зогсох уугүй юу? Бас л асуудал. Тэгэхээр нэгт тийм байдаг. Хоёрт бас манайхны бас нэг жоохон бас дутуу ойлгоод бидний ч бас одоо дутуу ойлгуулж байгаа алдаа дутагдал байгаа. Задлахгүй засдаг автгийн бүтээгдэхүүнээр нэг удаа үйлчлэгээ хийлгэжүүл. Тэгээд насан турш 10 жил ч юм уу 5 жил явчих юм бодоод байж. Тэгэл хийхгүй. Насан турш л болох. Гэтэл энэ бохирдол ямар хугацаанд болдгийг гэхээр одоо
хөдөлгүүр дээр бол одоо тасалгааны систем бохирдох, тэр Porsche-гийн койлц бохирдоо, цилиндрийн даралт буурах энэ юм бол одоо 5000 км дахиад муу байх гэдгээр бохирддог. Тийм учраас нэгдүгээрт энийг тос солих болгондоо энийг хэрэглэх хэрэгтэй. Энээсээ болоод хэрвээ ингэж хэрэглээд байх юм бол тэр хөдөлгүүрийн одоо насжилт 2 дахин нэмэгдэнэ гэдгийг бол би баталгаатай хэлж чадна. Түлшний систем бидний одоо өөрснөөхөө машин дээр бусад улсуудын машин дээр туршснаар бол Монголын нөхцөлд 2000 км яваад бас өнхнүүд дутуу тоосруулалт эхэлж байна. Харин ч 2000 км явж байгааг би их гэж бодож байгаа. Яг тэгэхээр тэр банкнд байж байгаа шатхуун дуусаад маргаашнаас эхлээл дахиад бохирдоод эхэлдэг бол энэ ч бас эдийн засгийн хувьд хэцүү юм болно шүү дээ. Тэгэхээр яагаад ингэж бас нэг 2000 км явхад бохирдохгүй ингэж байгаад байгаа юм гэхээр тэр түлшний системийг цэвэрлсэн цэвэрлэгч нөгөө бензин шатхуунтай явсан тэр цэвэрлэгч маань тодорхой хэмжээнд тэр төрөпний хан тэр одоо түлшний системд тодорхой хэмжээнд өнгөр болоод үлдчихдэг. Тэр дараагийнхаа орж ирсэн нөгөө бохирдлуудыг бас цэвэрлээд явсаар байгаад 2000 км явхад бол яалтчгүй дахиад яг бах байдгаараа бохирдож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгон одоо нөгөө нэг сайн ойлгоцсон улсууд шиг үйлчлэгээ хийх болгондоо 5000 км яваад нөгөө үйлчлэгээгээ хийлгээд авах юм бол машин илт одоо хуучин байдгаасаа сэргээд дээрээс нь тогтоод ингээд яваад байдаг. Нөгөө буруу ойлгоцсон нэг удаа хийлэгцээ одоо ингээд дуусаа одоо дахиад нэг хэдэн жил явъя гэж бодож байгаа улсууд бол нөгөө юм эргээд бах байдагт орчхоор бас зарим нь бол эргэлзээд эхэлдэг ч байдаг юм уу иймэрхүү байдаг нэг талаас. Нөгөө талаас манайхан ингэдэг. Бохирдол ер нь юунаас болж явагддаг юм гэхээр одоо бидний биеийн температур нэг ойролцоогоор нэг 37 градустай гэдэг лөө 36 байх тийм 36.5. Тий. Тийм температуртай байж бид нэр эрүүл саруул бие хөнгөн ийм байж идэг. Хэрвээ тэрнээс ихдэх юм уу багтах бол одоо эвгүүднэ дээ. Ийм язараагаад шогийн болдог шүү Тий. дээ. Тэрнтэй адилхан автомашины хөдөлгүүр ер нь бусад эдэн зөвхөн хөдөлгүүрчихгүй одоо короп явахын одоо юу гэдгийг бүгд нэг ойролцоогоор нэг Цельсийн 80-аас 100 градусын хооронд байж хэвийн ажиллагаа явагддаг. Дулааны зазуур гэж юмнууд байдаг. Тодорхой хэмжээнд тэлэх юмнууд нь тэлээ зай зазуур нь багасдаг, дуур чимээ савлгаа юмнууд нь багасдаг. Ингэж хөдөлгүүр бүрэн хүчин чадлаар ажилладаг байхгүй. Тэгвэл яагаад хот дотор явж байгаа машин шулуун одоо ингээд явж байгаа машинаас илүү их бохирдд юм бэ? Нөгөө бидний 5000 км яваас солигддог хурдны замаар давхиж идэг нөгөө барууны стандарт ч юм уу нөгөө юм чинь Монголын нөхцөлд өөр болоод ирэх нэ. Жишээ нь Улаанбаатар хотын төвчрийн дотор явдаг. Эсвэл нэг нөхөр одоо ажил гэр хоёр хооронд ундаг машин байх нь шүү дээ. Ойрхон зайд гэсэн үг тийм. Өглөө гэрээсээ гараад 3 км яваад унтраач. Тэгээ мотор нь халж амжаагүй байтал унтраачдаг. Халж амжаагүй мотор яах вөхөр тэр дотор ичтэй. Нөгөө пишин шиг. Жинхэнэ нөгөө удаан галлаагүй пишин шиг нөгөө утаа үнээр хөөд ордог юмнууд хамаг юмнуудаа бохирдуулаад очиж нөгөө машин унтраачиж байгаа байхгүй. Дахиад орон насаагаад нөгөөтг чинь ингээд явтал нөгөө мотор халаад хэвийн хэмжээнд ажиллах гэжээл гэрээ гараад авцраа тавьчихж байгаа байхгүй. Энэ машинууд бол шулуун замд 5000 км явдаг машинаас 3 дахин 4 дахин илүү бохирддог. Тийм учраас хотод ундаг хөдөө гадаа явдггүй ойрхон зур яадаг ийм машинд бол үйлчлэгийг ер нь заавал 5000 км гэхгүй болж игэл 2-3000 км ч байд юм. Жилд 2-3 удаа ингэж үйлчлэгээ хийж явахгүй бол энэ нөгөө хөдөлгүүр нь хэвээ ажиллаж чадахгүй ийм юмнууд гардаг. Тэгээ яг яг миний сонссноор бол хөдөлгүүр яг одоо таны түрүү хэлсэн яг өөрийн температуртаа очиж одоо халуун яг өөрийн хэвийн температуртаа очиж ажиллаж байгаа нөхцөлд хамгийн бага шатхуун зарцуулдаг гэж би бол сонсч байсан л да. Тэгэхээр яг таны саяны хэлдэг нөгөө ойрхон асааж унтраагаад байгаа энэ тохиолдолд дээрэс нь манайхан ярьдаг шүү дээ. Өвд болохоор бензин хийдэг хэлээ. Тийм. Аягийн ч нь бол тэгэл бас яг саяны дээрэс маргач одоо ямар хүүтэн байдаг үлээ. Халж мотор яг нэг хэвийн хэмжээнд очиж халтал бас хэдийн хугацаа болох үлээ ч гэдэг юм. Иймэрхүү асуудлууд бас байдаг л ахал та. Тийм юмнууд дээр манай жолооч нар бас анзаарах хэрэгтэй. Гарч байгаа үр дүн гол нь би түрүүн Батболд надаас юу гэж асуусан бэхээр ер нь бараг л одоо энэ үйлчлэгийг хийгээд гарсан үр дүн ч гэдэг юм уу нэг гайхамшигтай нэг машин дээр гайхамшигтай үр дүн гараад нөгөөх дээр гардгүй ч гэдэг юм уу ийм байхгүй л те. Энэ бол үйлчлэгээ хийгээд гарч байгаа үр дүн бол өндөр. Гэхдээ үр дүнг мэдэрж байгаа зүгээр ашиглаж байгаа.
юмны ялгаа нэгт хоёрт хөдөлгүүр бүрэн халж хүчин чадлаараа ажиллаж яаж одоо хамгийн хүчтэй бензин тухайн зарцуулалт багтай байд юм байна. Дээрээс нь хамгийн бага илэгдэл явагддаг юм байна. Тэгэхээр явж хот дотор голгсон. Би ерөөсөө хөдөө явдаггүй. Би ерөөсөө хоттол ундаг. Миний машист янзын нараа байгаа. Чи авах юм бол алдахгүй гэдэг ингээ улсууд яриад байдаг. Харин ч хот дотор тэгж унсан машин бол нөгөө шулуун 2-300 мянган км явсан машинаас 7 дор 50 мянган км явсан машин байж магадгүй л гэсэн. Ажил гэрийн орон дундгаа. Ойрхон манай ажил гэр чи юусоо ойрхон шүү дээ гэж. Эмэгтэйний нэг гараар идэлсэн. Би бас зүгээр сонирхоод нэг юм. Яг энэтэй ч холбоотой бас яг тийм л юм байна л да. Зүгээр нэг ойрхон газар ороод хажуудлын машинтайгаа ирж зогсоод дэлгүүр аваад юм аваад гарах хооронд машиныг заавал унтраах шаардлагагүй гэж ярьдаг шүү дээ. Миний сонссноор л доо. Унтраагаад асаахад одоо яг хэвийн зүгээр нормалдад байж исэн машинаас унтраагаад асаахад бас тодорхой хэмжээнд илүү одоо нэг илэгдэл явдаг гэж би бол сонсоодсэн. Би бол одоо сонсч байна. Уу яг тэ тийм байханд байдаг. Ер нь зүгээр зөвхөн автомашины дотоод шаттай хөдөлгүүр дээр биш хөдөлгүүр тэр тусмаа их томрох тусмаа одоо тийм юу байдаг бензин тухайн зарцуулалт. Ерөнхийдөө одоо зөвхөн дотоод шаталтай хөдөлгүүр биш. Одоо жишээ нэг бид нэр антифриз үйлдвэрлэх гэдэг хуванцарын сав үйлдвэрлэдэг машин ажиллуулж байгаа байхгүй. Тэгэхэд тэр машиныг асаагаад яг тэр машин жигдэрээд халтал 60 кВт-ийн тог авч байгаа байхгүй. 60 кВт шүү дээ. 6 кВт биш. 1 кВт ч одоо нэг индүүч гэдэг юм уу нэг плетикнийх байхгүй юу. Тэгэхээр 60 ширхэг одоо индүү зэрэг залгацсан юм шиг тийм тог авах нь шүү. Тий. Тэгээд бид нэр тэрийг нэг 8 цаг ажиллуулчаад буцааж унтраагаад дахиад өглөө ирээд 8 цаг нөгөөдгөө халаагаад ингээд ажиллах гэх юм бол бид нэр алдагдaltaд орох гэдэг байхгүй. Тийм ээ. Тогны мөнгө гэх юм тий. Гэтэл нөгөөдгийг 24 цагаар ажиллуулчихад. Тий. Тэгвэл нөгөө машин нэг халтсан хэвийн хэмжээнд ажиллаад байгаа бол нөгөө анх стартовый тог өөрөөр хэлбэл анх эхлүүлэх асаах тогноосоо багаар тий 4 дахин бага тогоор ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр яг ямарваа нэг юм эргэж асаана одоо ажиллагаанд оруулна гэдэг бол тийм л энерги зарцуулдаг. Тийм илүү энерги зарцуулдаг болохоор илүү илэгдэл хорогдлоо бас би зүгээр сонссноор бол тэгж л бас ойлгоод байгаа. Яг л байгаад зүгээр ганц 2 минут зүгээр дэлгүүр аваад эрхийн хооронд заавал тэг унтрааж асаах ч гэдэг юм. Би сая бас энэ ярианаас би бол нөө тэр сонсч ирсэн бас байж магадгүй л энэ гэж ойлгоод байна л да. Байж болно. Тэгэхээр хэцүүлдэ одоо ганцаараа явж байвал машин онтрахгүй орчиход гараад ирсэн чинь машин байхгүй болсон байж байгаа. За тэгэд ерөнхийдөө одоо ингээд 10 жилийн туршлага хоримтлуулсан гэдэг бол анханаас одоо бол мэдээж ахаад цаашгаа илүү туршлага өгдөг хоримтлуулна. Илүү одоо шинэ зүйлүүдийг бас нээж Монголынхоо хэрэглэгч жолооч нартай бол ер нь хүрэх байх гэж бодож байна. Битүүрийн хувьд жаргалан битүүрийн хувьд ч гэсэн автгийн подкастаар бол жолооч нартай залуучуудтай бол одоо ингээд сая өнөөдөр бол бид нэр ерөнхий юм ярьлаа шүү дээ. Наривчтад одоо нэг бүрчлэн цаашгаа ингээд ухнаа. Жолооч нартай ярилцлага хэрэгтэй юмнуудыг хүргэнэ. Та бүхэн бас манай одоо подкастын дор одоо асуултуудаа ирүүлж болно шүү дээ. Комент хэсгийг бид нар байнга уншина. Зүгээр уншаад орхих биш. Дараагийнхаа дугаараар за ер нь иймэрхүү юм ирсэн гэдгээ бас тодорхой хэмжээнд заавал эргэж хариултуудыг бол өгж байна. Надад нэг асуулт байна. Юу автохим компанийн захирал Лавгсран гэд хүн маань ер нь хүмүүс их тань. Яг автомашин эзэмшдэг жолооч улсууд маань бол нэлээд таньдаг болсон. Тэгээд хизэнээс та яг энэ автомашин гэдэг зүйлийг сонирхдаг болов яаж анх холбогдчихв? Холбогдоо. Ер нь бол харьцангуй ойлголттой хүн одоо компани байгуулаач гэдэг юм уу эсвэл тийм юм сургууль төгсөөд тэгж инженер болоод тэгж механик болоод ингээд орцсон гэж ярьдаг. Миний хувьд бол ер нь бүр хүүхэд байхын энэ л одоо автомашин сонирхоод жолооч болох юмсан гэж их мөрөөддөг байсан. Би Баянгар аймгийн Эрдэнэ цогцсон төрсөн. Тэр үед жолооч баг мэрэгжлээсэн мэт тий. Жолооч мэрэгчлэр барах одоо тэр бидээс мэрэгчлээсэн. Тийм тэр үед чинь одоо тэр хувийн машин энэ гэж байгаагүй юм шүү дээ. Ер нь зүгээр нэг аймгийн дарга марга энэ тэр нэг 69 сундаг байсан юм болов. За сүүлд нь намайг сургууль мөрүүлд орсноос хойш одоо сум чинь одоо нэг 69 A69 B69 гэдэг нэг тиймтэй болоод ингээд тэгээ намайг одоо жоохон байх 4-5 настай байх ч юм уу да манайх тэр Баянгар аймгийн Эрдэнэ цогцсон минь тэр 2 дугаар бригад гэж байсан. Тэрд манай бас нэг алга гашдаг хажуугаар нь бас нэг тэр бригадын
аагандчлуу тийм хийдэг. Тэгээд намын ажилтаа ийм. Тэгээд тэр төвийн голыг өгсөөд архангаагаас одоо мод татдаг тийм нэг замын урсгал байлаа. Тэгээ манайхаар жолооч нар их ирнэ. Манай ахын бас одоо нөгөө цан сайтай айлд хүн зүгэлдэг гэдэг шиг бас л хоолнд орж гарна. Тэд нэр бас өөрснийхөө хэмжээгээр готоос чихэр бов талхтаараа авчирна. Манайхаар хоолн заримдаа манайхаа машин тэрэг нэвдэрсэн байх юм бол засна. Ингээд л сайхан. Тэгээ тэр үеийн тээврийн жолооч гэдэг бол одоогийн ер нь нэлээ том даргын тий статустай тэр чинь одоо хүнийг аймаг руу тааж авч явах уу байх уу тэр модон дээр нэг ганц хүү яах уу тэр чи их эрх мэдэлтэй тийм хүн байлаа. Тэгээ би тэр эрх мэдэлт нь болсон юм бишээ. Тэр улсууд их гоё тэр машина бариад явж байгаа. Энэ том машиныг энэ хүн ингээд хөдөлгөөж олоод явдаг. Гэхдээ тэгээ юм хүмүүс задлаа засаад байх юм яана. Тий. Тэгэл тэр машиныг их сонирхдаг орж кабин бензин суудаг жоохон хөөгд болохоор намайг их ажигладаг. Тэгээд тэр жолооч нар надад их сайхан санагдаад ийм л хүн болчих юмсан гэж мөрөөддөг байсан. Тэгээд би сүүлд нь сургуульд ороод тэгээд 2-3 дугаар ангиас эхлээл одоо ер нь тарахтч бай машинч бай ер нь ороод л хөдөлгөөрөөс очихсан ороос очихсан гэж өрөөлийнх нь ардчаас оочдаг ингэдэг байсан. Тэгээ сүүлд нь бас манай хөргө ахтай болсон. Хөргө ах маань жолооч. Тэгээ би одоо тэдний баг дунд сургуультай байлаа. Тэгээ машин тэрэг засах юмнуудыг тэр хүнээс л их сурсан да. Анхны багш байх нь. Тэгээ анхны багш одоо даших гэж ярьдаг шүү дээ. Тэгээд ер нь их сонирхолтой учраас бас хэр оргийн юмыг бас хийчдэг. Би одоо 5 6 дугаар ангид байхаа манай тэр ах чинь 53 барьж ирсэн сүүлдээ 66 барьж ирсэн. Тэгээд яадаг тэгээд бас жолооч хүн байсан байх нь. Жолооч л доо тий. Тэгээд тэднийд би байгаа одоо хөргөахынд байх нь шүү дээ байгаад байгаа. Тэгээ хөргөахынд байж байгаад ингэхээр ер нь хамтраад тэр нэг короп мороп аваад засаад янз бүр тэр дээврийн жолооч нар чи өөрснөө л юм засдаг байлаа шүү дээ. Тэг чи илбэт засчдаг байхгүй юу? Тэгээд манай хөргөах ч бас жоохон заримдаа жоохон залах уу. Тэгээд надтай даам тоглодог. Надад тэгэхээр даам зааж өгсөн. Тэгээд даам тоглоод би тэр хүнийг бараг хожно гэж байхгүй. Тэгээд тэр сүүлдээ надад нэг жоохон хожигдоод ирсэн. Би өөрөө сайжирч ийн гэж бодсон байхгүй. Тэгээд хоёлаа даам тоглол. За хоёлаа нэг даам тоглож өгтэйг. Даам тоглоно. Одоо би лавгаач дийлхээ болжаа. Ял ингэж байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд сүүлд нь за хоёлаа нэг даам тоглоё. Юугаар тоглох вэ? За короп авахар үзчих уу? Өгөөш гэж байна. Тий. Нөхөн донооч. Тэгэл даам тоглоод намайг даам тоглоод чи хожигдвол би өмнө зөндөө хожигдсон юм чинь хожино гэж боддог байхгүй. Хэрвээ даам тоглоод чи хожигдвол миний машиныг коропыг суглана гэж байгаа байхгүй. Та хэдгээр ангисэн? Би чинь тэгэхэд чинь 6 дугаар анги байсан байна уу? Тий. Тэгээ бас тэр 53-ын короп суглана гэдэг чинь бас тийм амархан ажил биш ээ тэр чинь. Тий. Тэгээд даам тоглоод намайг очдөг. Тэгэл яг би одоо хожигдсон хүн чинь нөгөө коропыг авахаас биш яг. Гэх мэтлэнгээр. Тэгэл тэгтэл одоо энд нэм болоход ингэчтэй одоо энэ доголдоод байвал ингэдгийн ер нь одоо сэвчээ гэж юм байдгийн, гатош гэж юм байдгийн, трамблер гэж юм байдгийн. Энэ машин чинь машины хөдөлгүүр ажиллана гэдэг чинь дотоод шаталтай хөдөлгүүрийн зарчмыг би дунд сургууль байхдаа үжээ мэдсэн байсан байна. Тийм учраас би одоо тэрэнд сонирхолтой. Тэгээд би сүүлд нь 8 дугаар анги төгсөөд Оросд одоо автоеврийн техникумд явсан. Яг энэ сонирхолтой. Тийм. Тэгээд тэр техникумд очиод сурахад бол одоо надад ерөнхий эрдмийн хичээл жоохон одоо тэгтээч би нэг одоо тэрэн дээр бүр муу байсан ч бас гайгүй. Тэгтэл тэр сургуулийн онцтой болсон. Тэгэхэд бол надад мэрэгжлийн хичээлүүд бол маш амархан их сонирхолтой байдаг байсан. Тэгэхээр ер нь хүүхэд наснаас эхэлж энэ юм руу орсон болов. Тэгээд тэр нэг техникум төгсөөч гэх юм уу дээд сургууль төгсөөд инженер болчлаа гэдэг бол өөрөөс л ойлголт. Хүнд байнга нөгөө техниктайгаа тэргээ сонирхож яагаад учир шалтгааныг мэдэх гээд ингэж байгаа гэдэг чинь бол тэр хүний нэгдүгээр сонирхол ийм юм байж сонирхол хөтөлж ээж
тэгжээж энэ техникийг бүрэн ойлгодог болно. Тэгээ би одоо төгсж ирээд хангамжид ажиллаж байлаа. Дараа нь одоо хуваараа машин тэрэг засчгүй зөв засах мотор боох гэдэл одоо сэлвэг мэлвэгч зөөж үзлээ гэл ингээл явлаа л да. Тэр хугацаанд бол ер нь автомашиныг баг зэрэг гадралдаг болсон. Энэ хөдөлгүүрийн ажиллагааг мэддэг болсон. Энэ юм бол миний сонирхолтой байсан учраас тийм байнга одоо тодорхой хэмжээнд бас нэг одоо энэ гар утас компьютер гэдэг шиг бас нэг аптектэй хийгдэл яваад байдаг. Ерөөсөө тэрийг хайцсан зарим улсууд бол одоо техникийн ухааны доктор хүнч байдаг юм уу? Яг яс юм дээр одоо та дугуйгаа аваад солиотох ч гэдэг юм уу? За та чагтан голоо аваад сольчих гэх юм бол яг бусад онлоороо тэр хүн эрдмийн зэрэг хамгаалсан байдаг. Гардаа чадах уугүй юу гэдэг чинь бас нэг өөр асуудал. Тэгэхээр яг юмтай ойртож нөх нь өөрийнхөө гараар хийнэ гэдэг бол маш сайн. Зарим хүн өмнө нь уучлаарай яригч тасалчлаа. Өмнө нь бол машиныг хангалттай задал зассан байх нь шүү дээ. Тэгээд тэрний сайхан муухайг бас гоё сайхныг эсвэл хэцүү хатууг мэдсэн болохоор бас энэ задлахгүйгээр засдаг энэ технологиг Монголд оруулж иж хүмүүсийн жолооч нарын ажлыг, цагийг, мөнгийг хэмнэх ийм сайхан үйл эхлүүлсэн байх нь шүү дээ, тийм үү? Тийм, нэг талаасаа энэ бол одоо ёстой мөрөөдөл, нөгөө талаасаа аз тохиолсон энэ яг ийм шин технологи нэвтрүүлж исэн энэ компанитай холбогдсон энэ бол аз байсан. Яг жаргалангийн хэлдгээр тэр нөгөө задал нь болохгүй янз бүрээр оролдох, монголчлох тэр юмнуудыг бүгдийг одоо үргэхтэйгээ хамтарч заалгаж ноцолдоо сүүлд нь биеэ дааж үзээд ингэсээр байгаа тэр задал засахын зовлон, сэлбэг олдохгүй зовлон, орос техникийн одоо юм одоо энэ барууны ховор зэвэр машинуудын энэ одоо хөдөлгүүрийн эдэнгуудын чанар тэгээ сүүлийн үед бий болж байгаа энэ олол төвчлөлтийн юмнууд бол үнэхээр одоо энэ болгоныг л нүдэрээ үзэж гайхаж ингэж юм тэгээд тэр гэж задал засах дээрээс нь сэлвэг олдохгүй байхын хачаал гэдэг бол одоогийн бидний энэ хийж байгаа ажлаас асар хүнд юм байсан. Тэгээ олдоод бас үнэтэй. Олдоод үнэтэй. Олдлоо гэдэг үнэтэй шүү дээ. Дээрээс нь тэгээд чанар нь ямар байх вэ? Хаана яг харигнаа үйлдвэрээсээ тавьж өгсөн, анх үйлдвэрээс тавьж өгсөн сэлбэгээс сайн байх хэсэг нь бас эргэлзээтэй шүү дээ. Тэгэл тэр тохиргоо одоо жишээ нь одоо гал ус. Яг үйлдвэрийн тохиргоо гэж нэг юм байна те. Задлчаад бас хичнээн одоо тохируулсан ч гэсэн. Тий. Анхны одоо үйлдвэрийн тохиргоо гэж бас нэг юм байгаа шүү дээ те. Тэгэхээр сая бас жаргалан хэлж байгаа. Ер нь бол жолооч нарын цаг, мөнгө, за тэгээд тэр техникийн одоо сая хэлж байгаа задлахгүй яг үйлдвэрийнх нь одоо тэр үндсэн байдал шинжиж завуудынх нь одоо байдлыг хадгалах энэ бүхэнд л нэгсэндөө одоо бас энэ протеин нано бүтээгдэхүүн энэ задлахгүй засах үйлчлэгээ гэдэг бол маш их одоо дэвшил давуу тал бас болж байгаа л гэж харж байгаа. Тэгэд бүтэн одоо 10 жилийн хугацаанд Монголынхоо одоо энэ жолооч нарт тэр одоо Монголынхоо энэ төмөр хөдөлгүүдэд энэ үйлчлэгээ өргөж бас олон ч туршлагыг бол ер нь хоримтлуулсан баг. Тэгээд бит хоёрын жаргалан бит хоёрын хувьд бол зорж байгаа зорилго бас энэ подкастаараа бол жолооч нартай л хамгийн гол нь хэрэгтэй мэдээлэл бүх зүйлийг бас хүргэхийг хичээж та бүхэндээ нэвтрүүлгүүд одоо энэ дугааруудаа хүргэнэ. Тийм. Тэгээд юу бас нэг гоё асуулт тавьдаг байхгүй. Юу анхны унж үзсэн машин ямар юм бэ таны хувьд? Тухайн үед яг хөө тэгтээ сонголт бага л байсан бахал та. Одоо юу гэдгийг тэр үед хувийн машин бага байсан гэдэг байгаа. Анх та машинтай хизээ болсон арчил гарснаас хойш уу эсвэл бүр өмнө байсан уу? Тэр машин ямар машин байсан? Одоо тэр машиныхаа талаар та дурдвал. Тэг яг өөрөө хувьдаа машинтай болно гэдэг бол яг би анх 85 6-ны алдад нөгөө манад чинь актлагдсан Москвич зарж одоо тэр л хувьд унах боломжтой тэр үед тийм машин байсан. Тэрнээс өмнө өгдөө юмнууд их байх л та. Яг сургуульд байхдаа би ерөөсөө машин барьж үзэх юм бөөнхөрхөө байсан. Тэгээд би нэг 4 дугаар анги 5 дугаар ангид байсан юм болов. Тэгээд нэг машин барьж үзэх гэл нөгөө дашхыг л тоогдно л да. Нөгөө өргөө ахаага тоогдол. Тийм тэгэл за хоёлоо даамаар нэг үзчихөө. Даамаар хожвол танад машин бариулах уу? Гэл ингээл хоёлоо бас үзнэ. Үе юм шиг хоёлаа их тийм сайхан харьцаатай байлаа.
Тэгээд нэг өдөр өглөө тэр даших сүүний тэргүүрдэг байсан. 51 гэдэг машин байсан. Тий. Тэгээд 51 бариад би одоо тэгэхэд чинь 4 5 дугаар ингэ байсан юм болоо 4 дугаар ингэ байсан юм уу. Тэгээд нэг хээр тал дээр гарч байгаа нөгөө дашигч намайг яаж орхосоод баг шүн өргөө хоноод байгааг өөрөө мэдрээд байгаа болохоор машин бариулж үзэхгүй юу яаж байгаа юм л да. За зогсгээл зогсоол. Тэгээд өрүүлийн ард суугаад хаазгшгээр урагшаа сайн харагдахгүй би доошоо явчихад болдгоо. Тэгээд ардалт нөгөө суудлын түвшлэгийнх нь ардалт юм юуж өгөөд би нөгөө сандлын эрмэг дээр суугаад тэгэл за консон гიშгэж байгаа л консон гიშгэжсэн даших нэгдүгээр араанд хийж өгч байгаа. Нэгдүгээр араан дээр за консон зөөлх аваад хаазаа гიშгээл. Тэгэл яхав нэг юм угцчлуулаад хөдлөөл явсан чинь замаа ондгоо нэг гэдэг чинь. Замаа ондгоо. Ийш яг замаараа ингээл явж чадал жоох ирэх болсон чи ингээд дарсан чи замаасаа гараа явчихдаг. Буцаага замд нь оруулсан чи хитрээд дэшээ гараа явчихдаг. Ингээл нэг юм мөргнуулаад явж исэн чинь. За чи юм тэрд нэг хэрэгсүүр байшгүй тэрэндээ хөлбөтий хатчаарай. Бош мохом хаан чинь. Тэгээ явсаар байгаад яг нөгөөдхийн дайрд юм да. Кабинаар дөрөн тоос моос юу болсон. Тэгэл за зогсол. Тэгээ зогсоод анх тэгж машин хөдөлгөж үзэж байсан юм. Тэгээ тэрнээс хойш бүр их орхоод явлаа. Тэгэл одоо хөдөө чинь ингээд нэг жолооч цаа өдөр нөгөө тээвэрт явуул нэг цай магаа уух гээд машинтайгаа гадаа хүрээ дэрэн тэгэхээр чи би 7 8 дугаар ингээд орсон машин бариад бараг сурцсан байсан. Тэгэл ирэхээр л эрэхтэн нөгөө юугаа тэр чи нөгөө гэрт байдаг. Тэгээд 40 бетонд ус хуримтлал болно л да. Эрэхтэн нөгөө савнд байж бүх уснууд асгацсан байждаг. Тэгэл цайнд өрөөд ирэхээр хаа нөгөө мань хусгүй болцсон. Би хойшоо усан тогсооч тэр. Машиныг барьж ус авчих гэдэг шин. Тэгэж усанд явдаг. Тэгэл хашаант дээр хог мог байхаар нилээ их хогтой болгоч юм. Би нэг хог аччихгүй. Нөгөөтийн хөдлөх гээд тэгээд ойр зурдаг гэж машин барьдаг. Сүүлд нь тэгээд тээвэрт одоо Баянгороос юуны адуун чулууны нүүрсний урхаа гэж байдгийг. Тэндээс манайх нүүрсээ татдаг байсан. Тэгээд цуг явж нөгөө нүүрсэнд явахаар чинь тэр үеийн машин ч удаа явдаг. Оройхон гарвал хоногдоо ирдэг. Тийм болохоор заримдаа бас ядардаг байсан юм шиг байна. Тэгээд эсмэн жолооч маягтаа 7 8 дугаар ингээд байх та бас машин барьж явдаг. Гэх мэтлэнгээр ер нь өрүүл мөшгөд сурсан. Тэгээд яг нь сургууль төгсөж ирээд бас нэлээд залуу байсан даа. Виж 25 6 таа байсан юм уу. Тэгээд нэг агтлагдсан машин яг манай нөгөө хангамжийн газараа зарагддаг гэсэн байхгүй. Тэгээд тэрэнд нэг очирж барьж янз бүрүүлж нөгөө дарга зэрэгээс гуйж иж нэг машины очирд орчоод тэгээ хөдөө очиод манай аав чинь мал малдаг бас гайгүй байгаа. Тэр үед бас жоохон мөнгөтэй байж дараад. Тэгээд ааваасаа гуйж агаад мөнгө салгаж аваад. Тэгээд нэг 10 залуу хүмүүс эдгээр дэхгүй. 10,000 төгрөгөөр л байна. 13,000 төгрөгөөр байх шүү. Тэр үед чинь мотоцикл 6,000 төгрөг байсан санагдаж. Бас сонирхолтой мэдээ шүү дээ. Тий. 13,000 төгрөгөөр 100,000 км явсан ямар ч хэсэггүй тийм шар ногоон өнгөтэй гоё Москвич авч унжаалаа. Тэр үед тэгээд 100,000 агталдаг гэсэн юм уу? Ер нь яг трактны тухай та бас нэг товчхон бидэрт ярьсан. Оросын техник 100,000 км яваад их засварт ордог байсан. Тэгээд тэр одоо Москвич гэдэг машин чинь 1360 гэдэг одоогийнхоор бол одоо 1300 cc хөдөлгүүртэй байна шүү дээ. Тий. Тийм хөдөлгүүртэй. Тий. Тэгээ яг Z130 гэдэг юм уу? За дээдлэн нуаз 469 гэдэг юм энэ машинуудад бол гол молын өнгөлөөд гийлзийн солиод ингээ ээлж хийчих болдог. Тэр Москвич гэдэг машин бол тийм гийлз мэлз гэж байхгүй. Блокондо нөгөө юутай. Дараагийн ээлж хийх гэж бас жоохон төвхтэй. Гэхдээ ээлж хийдэг л байсан л да. Тэр юуг энэ блокийн ус өнгөлдөг байдаг. Дараагийн ээлж койлч малч тавьдаг. Тэгээд 100,000 км яваад ерөнхийдөө одоо энэ хотын түргэн энтерт явж исэн. Тэр машинуудыг агталдаг байсан. Тэгээд тэр агталсан Москвичиг нэлээ очиртой. Тэр чинь нэг 2 жил очирч яж. Тэрэнд арай гэж нэг юм хөө. Одоо нөгөө Tesla-гийн Cybertruck гарах гад жилийн өмнөөс 2 жилийн өмнөөс 2023 онд авахын тулд $100 өгчих.
Тэгээ 2022-3 оноос та Cybertruck аваараа өрчлөө $100 өгч $100,000. Үгүй зүгээр $100 очир загч байгаа байхгүй. Такс өгөөл очирдаг юм шиг шүү дээ. Очирч байгаа. Тэгээ Cybertruck-нд очирлж байгаа. Тэр шиг л байна шүү дээ. Тэр шиг юм болж ш. Тэгээд одоо яста. Тэгээд тэр үед чинь Москвич аваад унчаад одоо тэр юуныханда хангамжийн газрын тэр улсуудаа бас нэлээд нүд үзүүлэгдээд энэ муу шин баян харны ялгаасаа одоо хувийн машин унаад интернет бас зарим улсууд нэлээд дургүй байсан. Тэг яг сая та надад ярьсан чинь нөгөө гэрэл жамжаагүй явна дээр гардаг штэ. Гүр узар нөгөө нэг шин Москвич авчаал тэрийг гайхуулаад яваад идэг. Яг тэрнийг шууд сая зурсгээд орж ирж байна л да. Тэгээд зүгээр сая таны ярьжсэн сонирхоод тэр үед бол 13,000 төгрөг гэдэг бол бас их мөнгө штэ. Их мөнгө. Хүний сарын цалин чинь за нэг хэдэн зуун. Сарын цалин бид нар чинь би анх хангамжид ороод 600 биш ээ 550 төгрөгийн цалин авдаг гэсэн. Сарын. Тэр ч одоо нэгсэн доор 2 жил гарны цалингаар л авч байна тийм. Цалингийн. Тий. Тэгж хуримтлуулж бол хүн чадахгүй. Тэгэхэд Аз болоход манай бас тэр үед бас нэлээд олон жил одоо малсан төрд ажилласан юм байсан болохоор би яг юу асуух гээд нэхэр яаж миний гой сонирхоод байгаа нь яаж ятгсан бэ? Яаж ятгаж зөвшөөрүүлсэн бэ гэдэг байна л да. Яаж ятгсан, яаж зөвшөөрүүлсэн бэ гэдэг сонирхолтой байна л да. Чанга мөнгө шүү дээ. Тий. Годоостай нөгөө ширэн өөрлөж байгаа л хэлсэн баг тэрнээс. Залуусууд адилхан байна гэдэг шиг тэрнээс шүү. Би бол анх нэг нохоо авч дэжих гээд ээж дургуцаад аав яах вэ зөвшөөрөх гээд харна сүултээ бүр уйлан дуулж байгаа тэгээ зөвшөөрүүлж авч гэдэг шиг л байхгүй. Тэгээд надад тэр сонирхолтой санагдаад байна. Яаж зөвшөөрүүлж ирсэн бэ гэж асуугаад байгаа юм. Би ч одоо том болцсон байсан болохоор учиргүйч уйлж хайлаагүй. Арай ч уйлж хайлаагүй байх. Окей. Миний одоо надад байгаа нэг асуулт. Тэр юу гэхээр яг хөө залуучууд бидний подкастыг сонсч иж магадгүй. Тэгээд залуу хүмүүс юу гэдгийг анхудаа машин авах гэж байгаа бол хотод ч гэдэг юм уу машин авбал ямар брендийн эсвэл ямар үйлдвэрийн эсвэл ямар төрлийн машиныг та ер нь зөвлөх вэ таны хувьд? За энэ машин хараад хахад их боломжийн байх шиг байна шүү залуучуудаа. Байгуулгын Монголын нөхцөл шүү дээ тийм. Тэгээ хараад хахад юм. Тэрнээс одоо юу гэдэг нэг брендийг дэмжиж ч юм уу эсвэл нэг байгууллагыг ингэсэн юм байх. За бодис бол хоёр машин хэлэлтэй. Тэгээ хоёр өөр машин. Энэ хоёр машин их зүгээр шүү ч гэдэг юм. Хүмүүний сонирхол байдаг л байна. Гэхдээ яг энэ бол нэгсэн ерөнхий статистикаараа шүү дээ тийм. Одоо Монголын уур амьсгалд Монголын замд ч гэдэг юм уу. Олон жилийн туршлага байгаа. Дээрээс нь логсрын захирлын маань яг нөгөө өдөр тутам хийдэг үйл ажиллагаа тэгээ орж ирж байгаа машинуудын эвдрэл гэмтлийн тэргэл тэр дундаас нэг анализ хийц өөрт нь байгаа шүү гэж би бас гордод байна л да. Одоо юу гэдэг лээ нөгөө уралдыг өвөл тэг уныг өвөл ингэ гэдэг шиг тийм хэлхэн чаа ер нь хүний сонголт өөр тэгээд ямар нөхцөлд унах гэж байгаа агасаа их шалтгаалдаг байх. Тэгээ одоо бензин бас баг зарцуулдаг машин гэх юм бол одоо Монголд брус шиг ч гэдэг юм уу одоо тийм янз бүрийн машин байхгүй байна. Хөдөө гадаа унаад явъя гэх юм бол одоо Японы Land Cruiser шиг одоо бас тохиромжтой машин юм часс юм. Ер нь Toyota тал руугаа болчихлоо. Тийм тэгэхээр Toyota тал руугаа бид нар одоо ингээ үйлчлэгээ хийгээд машинд харж хахад Японы тусмаа Toyota-гийн машинууд бол бас засал их сайн авдаг засал авах гэж яг тэ одоо тэр нөгөө цэвэрлдэг бүтээгдэхүүнээр үйлчлэгээ хийх тэгээд одоо тэр сэргэлт авч байгаа энэ тэр тэгэхээр тэр тухайн үйлдвэрлэгчийн бас одоо чанар чансаал байх л та нэгт. Хэдийгээр одоо би одоо Германы түнш ийм хэд би герман машиныг муулах гэж байгаа юм биш. Манайхан герман машины нөгөө чанарт нэрдээд үйлчлэгээ хийхгүй хайчдаг нэгдүгээр. Хоёрт яадаг вэ гэхээр бас одоо нэлээ зарим чанартай машинууд хийц юмнасаа болоод бензин шатгуулах болт юм шиг байна. Тэгэхээр бас нөгөө тэрийг бодох хэрэгтэй. Бохирдлын нэтрийн юмнууд бас байд юм шиг байна. Тийм байдаг. Тэгэхээр ер нь бол Герман гэдэг бол анх дотоод шаталтын хөдөлгүүр хаанаас гарсан тэндээс л гарсан. Тэгвэл одоо энэ өнөөдрийн бидний одоо хийгээд
анхдагч болоод үзээд байгаа энэ гайхамшигтай бүтээгдэхүүн хаанаас гарсан, Германаас гарсан гэл ингээл Германыг магтаад баг. Гэтэ тухайн юугаа бодоод орчин нөхцөлөө бодоод Монголын нөхцөлд илүү тохирж байгаа нь бол яг ч надад Toyota-гийн машинууд их гайгүй санагддаг. Тэгээд яг юунд зориулж унах гэж байгаа одоо хот хооронд явах гэж байна уу? Эсвэл ажил гэр хоёрын хооронд унах гэж байна уу? Эсвэл бензин баг зарцуулдаг нь хэрэгтэй юм уу? Гэх мэтлэнгээсээ болоод одоо сонголт нь бол байх надад бол одоо таалагдж байгаа юм. Тийм л байна да. Тэр тухайн сонголт байх нь нэг хоёрдугаар ер нь Японы талдаа машинууд их дэжгүй. Тэрсэн маяа Toyota л одоо Toyota компаниг л рекламлаа да. Яг тийм байж магадгүй. Дээрэс нь манай анхны уур амьсгал энэ замд эвдрэл гэмтс одоо энэ бүхэл юмд одоо бас дааж чадах чадамж нь бас өндөр байгаа юм шиг санагдаад байдгийн. Одоо Toyota-гийн тэрэгнүүд арай илүү юм шиг. Миний хувьд ч гэсэн тэгж санагддаг л та. Яг сая бас хэлж гэн Герман машин манайхан нэг сайнд нь чанартай гэдэгт нь эрдээд нөгөө юм хийхгүй ингээ хайждаг. Дээрээс нь бас тэр мэдээж ингээд бензин олох ч гэдэг юм өөр олон асуудлууд байдаг л баг. Зүгээр яг сонирхуулаад ч гэдэг юм уу хошин талаас нь хэлэхэд хошин ч гэх юм уу сонирхуулаад тэгэхэд миний сонсч яснаар Солонгос тэрэг 2 удаа одоо амортизатор ч гэдэг юм уу солих шаардлагатай болно шүү дээ тийм. Солонгос тэрэг амортизатор 2 сольж хахад Япон машин 1 сольдог юм л дээ. Нөгөө нэг чанарын хувьд яриад шүү дээ. Япон машин 2 сольж байхад Герман машин 1 сольдог юм л дээ. Яг энэ зүгээр дам байдлаар сонирхолтой байдлаар би зүгээр сонсч ирсэн юм бол яриад байна л да. Гэдэг шиг. Гэхдээ бас энэ хэтэрхий ингэж ирдэж болохгүй маа гэдэг бас зүйлийг сая. Тэгээ харьцангуй ойлголттой одоо зөвхөн Toyota ч гэдэг юм уу одоо Японы бас их сайхан машинууд байна. Жишээ нь манай залуучууд одоо Subaru гэдэг машинаар тэр тусмаа инфрезагаар манай залуучууд их уралддаг. Тий. Тэгээд тэр бол одоо жижиг машин гэхэд бол тэр дуулах чадвар хурд хүч авч байгаа ч гэдэг юм уу тэр юм байна. А сүүлийн үед ингээ ажиллаж байхад одоо хөдөөгаадаа явж байхад Subaru Forester гэж одоо джипнүүдийн хажуугаар шавар дундуур явж байдаг нэг машин байна. Тий. Гэх мэтлэн гэ. Тэгэхээр байнга одоо тийм шавартай бартаатай ч гэдэг юм. Гэхдээ ер нь Subaru бас ягаад зүгээр машин санагдсан бэхээр хот дотор одоо нэг Land 200 ч юм уу том машин хагалзуулаа явж байгаа хооронд бол бас нэг арай хөнгөн шиг тий. А тэгээд яг тулсан юм дээр одоо ингээд нэг туулах чадвар гэдэг юм уу гол усаар гарч байгаа, шавар усаар явж байгаа гэдэг юм дээр бас их л чадамж өндөртэй. Би яг хувьдаа яг би өөрөө эдэлж үзээгүй л дээ. Гэхдээ хүний машин тэрийг бас харж байхад бас ойр зур унж үзэхэд энэ төр бол бас тийм байдаг. Тэгээд би дээр нэг YouTube сонирхоод харж исэн. Subaru RAV4 гэдэг 2 машин байгаа байхгүй. Хоёулаа адилхан Японы машин. Нөгөөх нь Toyota-гийн машин. Үзүүлэлтүүд нь бүгд адилхан. Хөдөлгүүрийн багтаамж адилхан. Адилхан пул таймтай. Адилхан автомат коробтой. Коробныхын шатлал нь адилхан. Тэгээд тэр хоёр машиныг яг их зөөд зогсоогоод нэг жоохон тийм сул хөрстэй газар ингэж яг нэг газар зогсоогоод хөдлөхөд Subaru зүгээр тэгшин газар зогсож явж байгаа машин шиг хөдлөө яваад гэж байгаа юм. Нөгөөх нь явж чадахгүй яадаг үлээ хийрэгдэг ч үлээ хоош алддаг ч үлээ тий. Ингээд. Тэгэхээр тэр хоёр машины хүч чадал нь адилхан хийсэн байгаа юм. Тэгэхээр тэр одоо нөгөө нэг жин хуваарлал тэнцвүүлж гэж гинүү гих мэтлэнгээр. Тэгэхээр жаргалангийн асуултанд бол би одоо нэг тоочны их зөв хариулцсан гэж хэлж байгаа юм биш яг надад тохиолдсон юм. Тэгэхээр энэ машинуудыг бүгдийг ингээд судлаад үзэх юм бол тухайн машинуудаа бас өөрийн гэсэн онцлог юунд хэрэглэх гэж байгаа, хаана унах гэж байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй юм шиг байна. За тэгээд цааш нь хэдэн төгрөгтэй байлаа. Тэ? Ихэнчрэнгээс тэгээс жаргалангийн асуулт бол анхны машин гэдэг байгаа шүү дээ, тэ? Би зүгээр өөрийнхөө хувьас бол анхны машин бол ер нь зүгээр бензин баг гэдгийг хямдхан хэрэглэл байвал зүгээр болоо гэж бодож байна. Миний хувьд. Ягаад тэгэхээр анхны машин чинь хүнд туршлага болдго юм шиг санагддаг. Бүхэл юм дээр туршлага болдог. Тэгэхээр сэлбэг хямдхан байх хэрэгтэй. Би бол миний зүгээс бензин багаддаг сэлбэг хямдхан байвал их зүгээр юм болов гэж би дотор бодож явдаг шүү дээ. Тэгжиж тэр хүн одоо машинаас хаширах байлгүй гэж. Хэд их хүнтэй машин, мундаг машин авчдаг нөгөөдхөө бас тэгээд анхны машин дээр яалтч хүн туршлага суудаг юм шиг байлээ л дээ. За яг иймэрхүү байдлаар л
тайлбарлах бол. Тэр Москвич надад үнэхээр сайн багшуулсан шүү дээ. Москвич 1360 гэдэг машины тэр коропн их имзэг. Байсгийгэл одоо ухардаг араанд орхоо ичдэг. Уулаараа гээд одоо нөгөө механик короптой шүү дээ. Тэргээ дамжуулж яадаг тэр арагийн нэг жоохон осууд нэг алдаатай жисэн юм дорхноо мүлээчдэг. Тэгэл тэр нь олддгоо. Тэгээ сүүлд нь би одоо 1500-аар дараагийн загварын Москвич байгаа байхгүй юу. Тэрний тэр уулаарааных нь үзүүрийг тастаж аваад шууд тавих гэдэг тэр нь таардгоо. Тастаж аваад нөгөө араатай сольж тавиад тэр уулаараатай харьцдаг арагийн бас 1500 Москвичнийхийг авч тэрийг тастаад нөгөө уулаараагийн гагнуураар заалгаж хийгээд тэгээд тэр короп өвдөрхөө байсан. Тэрнээс ерөөсөө нэг юм 2 өдөр явал нөгөө миний засаа тавьсан короп өвдөрчдөг. Өглөө нөгөө 2 хүүхдээ цэцэрлэгт зөөдөгч байлуу яадагч байлуу өглөө машина асаагаад явах гэхээр эвдэрсэн байдаг. Ороо ажлаас өвлж одоо харанхуй болсон байдаг. Манай хашаанд байсан. Тэгэл тараад ирэхэд маргааш коропа засчиж явахгүй болохгүй. Тэгэл сурцсан. Данхраад жоохон хөндөлөл нөгөө засан доогоор мөлхөөл анх коропа задлах чинь ингээд нөгөө гар нойтон түлхүүр бариад авахд гар наалддаг байхгүй. Тийм. Тэгээд нөгөө тавихгүй ингээ бариад ахаад нөгөө түлхүүр бүлээсээ тэгээ наалтгаагаад тэгээд яадаг. Тэгэл эхлээд тэрий чинь би нэг цаг 2 цаг болж коропо тайлж авдаг байсан бол сүүлд нь одоо нэг 10 хэдэн минут аваа сурцсан юм аа. Таруунаас авч байгаа шиг юм шиг. Тэгээд нөгөө манай нэг найз харчаад лавгаж амхандаа коропо авахад наанаас нь өнхөж ороо цаашаа тэврээд гараад ирдэг. Тэгэж баян тэр машинтай ноцолдог байсан. Тэр үед одоо тэгэл запас дугуйнаас ахуулаад ер нь олигтой тийм дугуй мууч гэж байхгүй. Тэгэл хитэн нөхөстэй ч юм байсан. Ингэж л ундаг нөгөөтгөө болох гээд. Тэгээ залуу байсан учраас тэрнээс ерөөс шантардгүй өвлийн хүйтэн байна уу, хээр хөдөө байна уу, хотод байна уу. Тэгэж тэр машиныг унсан сүүлд нь гүүзүүн зассан сэвтүүлээд тэрнээсээ болж ер нь гүүзүү гайгүй засчдаг замаас өгчдөг болсон ингээл юмны л өртөө их ин анхны шатны мэдлэгтэй гэдэг шиг үү. Тэгээд тэр анхны ногоон Москвич бол нэг талаасаа миний маш сайн багш байсан. Тэгэхээр анхны машин тийм л баймаар юм байна. Тэ? Ер нь бол бас юм хийхт жамар ч гэдэг юм уу. Үнэхээр машин сонирхолтой юм бол шүү дээ. Тэгэхээр одоо ч бас юм сайхан болчлоо л да. Эвдрэл ямар нэгэн асуудал гарлаа гэтэл хаач очоод аваач гэдэг чинь сэлбэг нь олдохгүй хэн зовлон байхгүй ч гэдэг юм уу те. Асуудлаас харцсангуу уушны хөдөд гайгүй болчлоо л да. Автомашин сонирхдаг байсан болохоор л бас яг ноцолтоод л байж л дээ. Тэрэн сэроргийн тэгэл ишиг гээл сандраа 2 удаа ноцолт. За яаш шиг одоо автобусандаа суугаа явчих. Гэхдээ эн чинь юм бэлээ. Хүн нөө бас нэг өөрийн юм болохоор бас яалтчгүй юм бэлээ. Би бол би бас тэгжлээс. Анх юугаа мэдхгүй тэгэл машиныхаа моторыг янзлуулаад тэгээ өөрөө тэрнийг аваач мөргүүлээд моторыг цохиулаад. За. Тэгээд ахаараа янзлуулж гин гэж янзлуулж байхдаа нэг тэргүй бол би явахгүй байгаа юм чинь. Өөрөө янзлж чадахгүй. Ахаараа янзлуулна. Нөгөөх нь кадабонгод нь мөргөөд мөрөөцсөн. Тэгээд хажууд нь хард сууж байгаа сүултээ бүр өөрөө ав задалдаг болоод гэдэг шиг. Би бол нэр нэг машины бүтэн мотор задлаа боож л ийсэн. Дээд ангийн. Тэг сургадаг юм байл л дээ бас. За. За тэгвэл өнөөдрийн подкастыг энэ түрээд өндөрлөе. Ерөнхийдөө бол залуучуудаа тэр дундаа жолооч нартай тодорхой хэмжээнд хэрэгтэй мэдээллүүдийг бол өгч чадсан болоо гэж бодож байна. Энэ дундаас хэрэгтэй олон зүйлсийг бас бид дараагийн подкастуудаараа илүү одоо нэг ч дундаас нь сугалж аваад томруулаад та бүхэндээ мэдээлэл болгож хүргэнэ. Түрүүн хэлсэнчлэн бидний доор одоо бас энэ подкастын доор комментуудаа ирүүлээрэй. Бид бас комментуудыг уншиж дараагийн дугаартаа бас хариултуудыг өгнө. Өөр олон сонирхолтой зочдуудыг ч бас подкастуудаараа оролцуулж байна гэж бас төлөвлөж байгаа. Тий, хүндтэй зочд байх болно. Тий. Ер нь бол энэ нэвтрүүлгийн үндсэн 3 хөтлөгчгээд ойлгочих баг болно доо. Тэгээ яг зав заагаараа 2 ч юм уу 1 ч юм уу подкаст хөтлөө цаашаа явахаа биднийг сонсож байгаарай. Автхим подкаст анхны дугаараа энэ түрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар залуучуудтайгаа жолооч нартайгаа эргээд уулзцгаая. За баяр таа. Баяр таа.